За манай зочны хэсэг маань эхэлж байна. Тэгэд энэ удаагийн зочин түрүүн хэлсэнчлэн маш өвөрмөц те. Бид хэд энэ удаа одоо манай Аригууны уншигчид те подкастын үзэгчдээсээ ингээд подкастт оруулаад гоё кино ярих гэж бодсон юм аа. Тэгээд хамгийн ихэнд одоо манай энэ подкастын энэхүү спешиал дугаарт оръё гэж одоо манай одоо энэхүү бяцхан дүү маань одоо санал тавиад тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. За урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа дүүдээ. Баярлаа. За ахын дүү. За хэддүгээр ангийн хүүхэд вэ? 10 дугаар ангийн сурагч. За хин гэдэг лээ? Нанда. За манай Нанда одоо кино сонирхогч юу? Тий яг зүгээр яг киног ингээд айгу шимтэж үздэг байжгаад яг 2 жилийн өмнөөс л яг илүү мэрэгжлийн чиглэлээр нь судлаад үзвэл айгу боломжтой субъектив байна гэж. Төөх 2 жилийн өмнөөс гэдэг чи одоо 8 дугаар ангиасаа гэсэн үг. Тий. Систем мундаг ба шүү. Ямар кино үзэх зуртай вэ ер нь? Нэг бол айгу хөнгөн жанрын, нэг бол ер нь жоохон детектив төрлийн кино үзэх дуртай. За Монгол кинод л хүү үзэж гинүү, гадаад кинод л хүү үзэж гинүү? Ер нь бол багасаа Монгол кино айгу их үзэж өссөн. Хошин шог айгу их үздэг байсан. Автаа ер нь ихэвчлэн дандаа автаа кино үздэг болохоор бол энэ ялгаар ингэдэг гоё кино чи үзээ гэдээ дандаа санал болгоод ер нь ихэвчлэн Монгол кино үздэг. Тэгээд ер нь яг дунд ангид орсноос хойш бол гадаад кинодыг бол айгу төлөв үзэж эхэлсэн. За одоо танаа үеийнхэн ер нь хаанаас кино үзэж байна? Манай үеийнхэн ч одоо манай нэг дотны найзууд гэх юм бол Монгол кино үзэхгүй гэдэг хөөдөд байдаг байхгүй юу? За. Тэгээ Монгол кино ер нь л үзэхгүй яг ингээ нийлээ кино үзлээ Монгол кино л үзэхгүй шүү гэдэгтэй. Тэгээд би ч болохоор яг ингээд нэг юмр үзэл бодолд нугаас нөлөөлөхийг хүсдэггүй. Тэгээд ихэвчлэн хараад байх нэг Netflix-ээс л үзээд тэгээд яг бүүнэр яг жоохон have fun хийх үедээ бол кино театраар үзлээ. За, Нандагийн хувьд бол Монгол гадаад гэлтгүү аль алийг нь үзэх туртай гэж ойлгож байна тий. Мэдээж кино сонирхогч юм чинь бол аль алийг л үзэх зүйтэй байх л тий. За хамгийн сүүлд үзээд нэх гоё сэтгэл төрсэн ямар кино байна? Хамгийн сүүлд I Origin гэдэг кино үзсэн. I Origin гэдэг кино болохоор нэг яг хүний нүдийг одоо ингэ судалж зургийг дарж явдаг тийм залуугийн тухай кино байсан. Тэгээд ер нь бол үйл явдал нь айгу тийм ингээд өмнө нь ерөөсөө өөр киноноос харж байгаагүй тийм үйл явдалтай. Тэгээд хамгийн гол нь нөгөө надад зураг авалт нэг сонирхолтой санагдсан байхгүй юу? Одоо ер нь яг киноны зураг авалтанд бол одоо зориултын синемагийн гэрлээ тавиад өнгөө тавиад зураг авч байгаа. Тэр кино бол тэрэ байгалийн гэрлийг яг 100% ашиглаад зураг авалт хийсэн гэдэг нь айгуу сонирхолтой. Тэгээд өнгөд тэр чинь байгалийн гэрэлч яг нэг шот ингээл тасчих юм бол яг өнцг нь өөрчлөгдөөл, өнгө нь өөрчлөгдөөл гэдэг болохоор айгуу хичээл зүтгэл шингэсэн юм шиг санагдсан. Тэгээд яг үзсний дараа бол ингээл 5-6 хоног бодоол явсан. Тийм үү. За. Ямар ч байсан үзэгчдэд бол санал болгоно гэсэн үг шүү. Ер нь бол яг нэлийн философик талтай кино. Чихтэй бас 10 дугаар ангийн юм жоох хөвгнөслөө ямар мундаг юм би бас байгалийн гэрэлтүүлэг энтрийг амар тэгж анзаарсан биш үү те. За Нандагийн хувьд бол одоо ер нь Монголын кино одоо кино урлаг ямар түвшинд яваа байж байна вэ? Миний бодлоор бол зах зээл бол тийм айхтар жижиг зах зээл бол биш. Яг гэвэл одоо энэ жил кино яг хийгдэж байгаа яг давтамж нь бол айгу ойрхон. Тэгээд ер нь 7 хоногт ч гэсэн нэлээ олон кино гараад байна гэж бол харж байгаа. Яг миний бодлоор дахиад бол хөгжих шаардлагатай. Гэхдээ яг тэр хөгжиж байгаа яг замналдаа орчихсон л явж байгаа гэж бодож байгаа. Тэгээд ялцчгүй оролдож ижил яг болохоор одоо яг оролдлогоо игээл явж байгаа мó гэж бодож. Гэхдээ эхнээсээ оролдлого нь амжилттай болоод байна уу да гэж бас хараал. Жишээлбэл одоо баавга болгосон юм шүү тий. Одоо Монгол киночд бол зах зээл маань жижигэн гэдэг харин баавга болсон кино бол дэлхийн зах зээл рүү гарчлаа шүү дээ тий. Тийм баага болгосон үзээд өстой гоё мэдрэмж төрсөн.
нэг нөгөө Францын нэг найруулагчийн алдартай ишлэлээд кино урлаг бол хоёр зүйлийн нэгтгэл юуг үзүүлэх вэ, хэрхэн үзүүлэх вэ гэдэг. Тэгээд дөнгөд яг бага болгосон бол яг хэрхэн үзүүлэх вэ гэдэг ажлаа айгүй сайн хийчихсэн кино юм шиг санагдсан. Тийм. Тэгээд одоо яг киноноос гадна бага болгосны яг зөвхөн дундаас бүрдсэн CD нүртэл ингээд одоо юм дээр Amazon энтер дээр eBay энтер дээр зарагдаад эхэлсэн байлээ. Тийм харсан. Ер нь л айгүй үнэн л кино байсан. Тийм. Танаа үеийнхэн бол ялангуяа яг тийм амар тусгал болсон уу тий? Тийм. Тэр нөө писэний хэсэг байсан шүү дээ. Тэр писэний хэсэг бол яг л байсан. Яг тийм тий. Тийм. Одоо хэдийгээр та одоо 10 дугаар анги гэдэг чинь бол насанд яг л 16 тайл гэсэн үг шүү дээ тий. Ойролцоогоор тий. Тэгэхэд яг тэр писэний хэсэг чинь бас жоохон тодорхой хэмжээний юм дарк гэдэг шүү дээ. Үг хэл одоо ёс бус үг хэлэг ихтэй. Тэгэхэд тэр бол яг бодит ингээ хөрсөн дөр бууцсан байгаа байхгүй тий. Тийм яг ер нь бол ихэвчлэн яг өсвөр насныхныг харуулж байгаа монгол кинонд чинь диалог нь жоохон химэлтэлтэй байх гэдэг. Ер нь яг жоохон ингүүл илүү яц зүйтэй, ингүүл илүү яг дэлгэцсний урлагт ингээд тохиромжтой гэд яг тэр бол яг амьдрал дээр ямар байдаг яг тийм байсан тий. За манай Нандигийн хувьд өмнө нь янз бүрийн нэвтрүүлэг подкастт орж ирсэн үү? Үгүй. Орж байгаагүй. Анхныхоо. Чи бол өстэй яг өмнө зөндөө юмд орж ирсэн. Надаас ч бүр хамаагүй илүү мундаг гоё ярьж шít. Тийм би бол чамд айгүй үнэлж байна. За одоо хоёлаа Монголын хамгийн underrated кино чинийхаар ямар кино вэ? Найруулагч нь Бямба гэж санаад байгаа шүү. Алсын удирдлага гэдэг кино. Алсын удирдлага кино бол яг гадаадын кино ивентүүдэд айгүй явсан. Тийм ер нь бол яг critically acclaimed гэж хэлж болох ч гэсэн яг Монгол кино үзэгчдийн хувьд яг Монголынхаа зах зээлд айхтар сайн одоо нэрд гараагүй кино гэж боддیں۔ Яг түүхэн болохоор кино театрт үзэгчгүй болоод нэг 7 хоног хүрэхгүй байж байгаад буучсан кино шүү дээ. Тэгээ тэнгууд надад бол өстой гоё кино шиг л яг л ингээд метафор сайтай тийм л кино шиг санагдав. Яг нэг Монголын үзэгчд нэг юм байгаад нь те нэг юм комеди ч юм уу экшн кинонд бүр хэтэрхий дуртай болсон те. Тэнгүүтээ яг тийм цэвэр одоо юм урлаг гэж хэлж болохоор кино болохоор тайзан дээрээс аягүй хурдан буудаг те. Би бас алсын удирдлагыг санаж ин өргөө нэг дээр яг гарч ирсэн шүү дээ те. Нээлтэн тэр нь болоо тэгээд төд бодлого бас бууцсан те. Ер нь яг жоохон яг илүү ингээд урлагийн төвшин илүү хөгжихэд бол жанр болгоныг яг хүлийн зөвшөөрөөд үзэж эхлэх хэрэгтэй болов уу гэж боддیں۔ Яг одоо ингээд харангуйтай үзэгчд болохоор яг сэтгэлүүдийг уншихлаар ийм кино хийж яхаа, тийм кино хийж яхаа ингээл тэнгүүдийг одоо тэр нэг жанраа барайл хийчихсэн кино байгаа шүү дээ. Тэр киноны одоо жанртаа ингээд зөрчилдсөн тийм аргументууд айгүйх гаргаж ирээд байдаг нь бол айгүй буруу юм шиг санагддаг. Тэгээд яг зөвхөн ингээл яг 2-3 жанр дотор баригдаад л тэгэл уран бүтээлчтэн ч гэсэн за энэ жанраар хэвэл хүмүүс үздэг ингээд яг хийгээд яваад л явал яг хөгжихгүй юм шиг л санагддаг. Яг зөв тий. За манай Нандич ер нь хөтөлт энэ төр хийдэг үгүй сургууль дээрээ. Яг хайлт хөтөлтгөө. Харин тийм бас яг тиймэрхүү юм байна шүү бас лээ. За ахиндаа одоо хоёлаа ч нэг манай энэ зочны хэсэг маань ер нь бол нэг хүн дээр 15 минут гэсэн. Гэтэ би бол яриад суугаад баймаар байна. Тийм. Тэгэхээр одоо манай чи нөгөө подкастынхаа үндсэн зарчмыг мэднэ те. Топ 5 шит 5 гэдэг те. Хүсэх юм бол зарим нь хэлэхгүй ч байсан болно те. Чамд би бол давуу ирэх болгоно. Тийм. Тэгэхээр бас гадаадаас хэлж болно, Монголоос ч хэлж болно. Чи өөрөө ерөөхдөө аль дээр нь илүү бэлдсэн бэ? Тийм надад одоо яг одоо топ 5 хэлвэл ямар кино санал болгох вэ? За эхний кино болохоор би яг сэргээш бол яг мюзикл төрлөөрөө яг жанраараа ордог байх. Гэтэ би бол сэргээшийг оруулмаар санагдсан. Яг тэр тусмаа сэргээш 2-ыг за. Аав надаа анх сэргээшийг үзүүлж ирсэн. Тэгэл яг үзүүлсэний дараа ийм юм байд юм биш тэгэл яг ер нь л яг дуугаар бүх үйл явдлаа илэрхийлсэн ч гэсэн би яг ингээд бүх үйл явдлыг бүрэн ойлгочихсон. Энд юу болоод байна гэдээс хошигнолын нас ойлгочихсон яг гараад ирсэн болохоор айгүй өөр гоё мэдрэмж байсан. Тэгээд ер нь хитж үтсэн уйддаггүй. Тэгээд яг
нэг пароди штэ юм бол тий тэнгуут яг үндсэн яг одоо тэр яг нэг одоо троллтод байгаа кинонуудыг нь үзчихсэн нь ер нь. Ер нь Ардын элчмэлч гээл ингээл янз янзын кинонуудыг яг ингээд харах юм бол яг үзэнгүүд энэ киноны энэ хэсгээс ингээ явж энэ гэд ер нь л ойлгочихсон. Тухай тий. Яг нөө эмээ үүдээс зогсчихсэн болохоор ер нь алт үеийн кинондаас бас тайлталт минь. Тэгээ сэргээш 1 2 нь миний санахын VCD-гээр гараад 3 нь театрт гарч исэн санагдчихээн. Зөв миний санахын шүү. Би бас 3-ыг нь үзээд наад бол тухайд аягүй гоё л байсан. За, сэргээш. Сэргээш 2 болохоор Аав гэд кино. Би болохоор яг Аав гэд кино хэд ч үзсэн ерөөсөө уйлаад идэх байхгүй юу. Би яг ер нь киног нэлийн сэтгэл хөдлөлтөд ингэж үздэг. Ер нь нэг нийтмийн киносэн ч гэсэн жоохон ингээд нэг харж үздэг. Эвгүй хэсгээр нь л ячих юм бол ер нь жоохон уйлчих гэдэг. Тэгтээ яг Аав бол ингээ бүр сэтгэлд гүн хүрсэн нэг тийм кино. Ялангуяа тэр нөгөө Цэрэн болдох ч нөгөө байрныхаа гэрчлэгийг авчаад харангийн дуугдуулдаг штэ. Тэр хэсэг бол айгуу гоё хэсэг шиг санагддаг. Тэгээд ер нь бол Аав киног бол хийж үзсэн яг л илүү ингээд онцгой илүү нандин мэдрэмж авах юм байна да гэж боддог. Тэгээд нөгөө нэг хамгийн гоё хэсэг нөгөө нэг чи ээж болох гэж энэ хороод ирсэн гэдэг үлээ те нэг тиймэрхүү утгатай үг хэлдэг гэсэн аюу. Миний охин их хүн болох гэж энэ хороод ирсэн юм шүү гэдэг. Тэр хэсэг аюу гоё те. Тэр магадгүй маш олон одоо охтуудад хэрвээ яг үзээд ойлгосон бол одоо маш олон охтуудад ухаарл хайрлсан баг гэж боддог би бас. За маш гоё кинонууд хэлж шүү. Сэргээш. За тэгээд тэгэнгүүтээ Хүй гэд киноога. The Court of Life гэд өвөр Монгол найруулагчийн кино ах шиг байсан. Яг бас метафортой кино л да. Нөө их хүү хоёрын яг одоо биологийн одоо энэ хүүг ер нь бол ингээд нөө бүсээр ээжийг ингээ уйцсан байдаг. Яг тэрүүгээр л яг зүрлээд байна гэж бол би ойлгосон. Тэгээд ер нь яг төрсөн нутаг, төрсөн газар тэгэл ээж хүү хоёрын нандин холбоо гэд бүгдийг нь маш өрмөцөөр. Тэгээд хүний ингээ сэтгэлд ингээд нэг хүчлээд байхгүйгээр л айгу амархан хүрчих кино шиг санагдсан. Тэг хүй За дөрөвт кино. Дөрөвт кинод нь болохоор би Тагнуулч аав гэдэг киног яг дуртай дээр үеийн комеди кинонд байгаа миний хөрчтгөр Harry Record гэдэг. Тэгээд тэр дундаас бол яг багтаа үзчихсэн бол үзэж байснаас Тагнуулч аав хамгийн яг сэтгэл төрдөг нь бас л хийж үзье нэг л эдэг нэг л. Тэгээд яг ингээд одоо аав охин ээж охин эдэр гэдэг ингээд тоглолцсон гэхэлээ бас тухайн үед бол айгу өрмөц шийдэл байсан. Тэгэд ер нь юмрууд нь айгу сайтай. Тэг нөгөө мөөжгийн хэсэг амар гоё тий. Бас аав үзүүлжсэн байхгүй. Тэгэл аав ингээ үзүүлэхээр одоо энэ өстэй нийтдээ тэгэл тэр хэсэг угаасаа классик. 2014 онд бүтчихсэн баха. Миний бас яг одоо Монголын хамгийн нийтмийн одоо хамгийн топ 5 комеди киноны нэг аль нэг нь бол Тагнуулч аав бол баталгаатай. Нэг хүрлээх ч өөр нэг ямар аав, ийм аав, тийм аав гэдэг баахан кинотой шүү дээ. Асрагч аав. Тэднээс хамгийн сайн болсон Тагнуулч аав юм шиг санагдав. За 5 дахь кино бол Од Баги гэж кино байгаа. Од Багиас Бусааны кино надад явж байсан шиг санагдаж байна. Найруулагч Батамгалан ахын кино манай найз яав. Тэгээд ер нь яг Улаанбаатар хотыг айгүй тэгж үзэсгэлэнтэйгээр харуулсан кино шиг санагддаг. Яг ингээд харах юм бол тэр ингээд Од гэж залуу бол нэг л юм ингээд дутагдаад яваад байгааг нь айгүй ингээ хөнгөхнөр үзүүлээд тэр нь бол ингээд энэ гэгээ гэдэг энэ охин байсан мэнэ гэдгийг бас айгүй ойлгомжтой харуулчихсан юм шиг санагддаг. За яста айгүй гоё 5 кино нэрлэлээ. Эндээс ер нь бол энэ 5 киноноос манай яг зочид бол яг нэрлэж байгаагүй юм байна миний бодлоор бол тийм. Тэгэхээр чиний сонголтууд бол үнэхээр бест байлаа. Тийм. За
Шит таваа нэрлэх үү? Нэрлэх юм уу? За. Чи ч бас манай ихэнх зочдоос зөрөгтэй биш үү? Эхнийх нь болохоор тусгай ажиллагаа гэд нэрийн зөв санаж байгаа. Тусгай ажиллагаа гэд Баяр Багнаах, Уугнаах гэдэр тоглодог шиг санагдаж байна. All time шүү дээ. Ингээд Гал хоёр найруулагч юм. ингээд нэг утган бол яг кинон дотроо ингээд ер нь хийцгүүрэл байгаа шүү дээ. Яг тэгэл нэг утгаар тэр хийцгүүрээд байгаагаа айгүй сайн харуулчихсан юм шиг. Тэгэл хийцгүүрсээр агаал дуусчихдаг л кино шиг санагдаад. Би яг ревю бичиж байхдаа яг чиний надад бичижсэн санагч. Бараг жүжигчд нь хийцгүүрээд уйдаад шүү дээ. Ямар хайшаа кино вэ гэж тухай бичиж илээсэн. Тусгай ажиллагаа бол өстой үнэхээр муу кино. Тэрийг найруулагч нь ч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Хоёр дахь нь болохоор яг би ойлгоогүй дээ байж магадгүй өртөө гэдэг кино. Багтаа үзэхээр ер нь бол ингээл хулын айгу хөөрхий их чи ингээл гоё палаж өмсчил яг тухайн үедээ тэл ярьж ойлгоогүй гэж үзэл. Гэтэ яг ингээд үзэнгүүт бас ойлгохгүй байгаа маань жоохон амар ч юм шигтэй ингээл нэг оюун дээрэгч эдэр ингээд нүүр хувиралт эдэр нь ер нь эвгүй тэг яг ингээд юу болоод байгаа ингэж ойлгохгүй эсвэл жоохон аим шиг кино юм шиг санагдал. Тухайн үед яг нөгөө найруулагч Чингүн жоон залуу байсан. Тэгээд нөгөө яг одоо нөгөө найруулагч ингээд бүх эрх мэдлийг гартаа авах хэрэгтэй шүү дээ. Тухайн үед болохоор яг эрх мэдлээ бас гартаа сайн авч чадаагүй гэд би сонсч ирсэн. Тэгээд нөгөө оролцсон тоглож байгаа жүжигчд нь хитрхи их ингээд ажилд нь орооцлоо. Тэнгүүл тэгүүлгээд ингээд тэгээ нэг жоон таарахын болцсон юм болов уу гэж боддгоо. Би бас би ч гэсэн яг ойлгодог юм уу. Одоо нэг үзүүл яах вэ? Бас нэг үзье даа тэгж байгаа. Ер нь саяхан үзсэн. Ойлгоогүй юу бас. За. Тусгай ажиллагаа өртөө. За, маш олон хүмүүсийн хилтгэл кинонууд байна шүү. Дараачихын дуудлагын хов базагч 2 дугаар анги. Нөө эхний анги нь бол бас үзэхэд бас хөрхөн байсан шүү дээ. Тийм. Сонирхолтой. Тэгээд нөгөө яг л дуудлагын л хов базагч байсан шүү дээ. 2 дугаар анги дээр нэг хэрэг шийдэх гээд л яваад байдаг. Тэгээд ер нь л айгу тийм жоохон уйтгартай гэх юм уу? Ер нь ингээл нэг кинонд ерөөсө бүтэн орох боломж олохгүй тэгэл ингээл нэг хараад байж ад дуусчихдаг. Тэгээ нөгөө даахгүй нохо булуу хураана гэдэг шиг баг машингүүл болохоос Fast and Furious байгаас тээ. Амар дүр хүмүүртэй тэр хэрэг юу яаж байгаа тэр хэргийнхээ араас явж байгаа юм авч байгаа юм. Харин тийм. Надад бас дуудлагын хов базч 2-ста амар муу кино санагдав. Уул нь бол бас нэг нь гоё тийм хийц эднэр дээрээс хөрөнгө зарсан юм шиг санагдаад байхгүй. Тэрэн дээр арай жоохон цэгцтэй ажилласан бол гэж. Дээрээс нь нэгдүгээр ангийнхан жүжигчд энэ нь ороод ирсэн бол тэр төсвөлд нь гардаг жүжигчд энэ каст хийгээд жоохон онцгой болсон байсан тийм. За. Санал нийлж байна бүгднтэй. Ээжиндээсэн 2. Би ээжиндээсэнгийн 1-р ангид нь амар дуртай байхгүй юу? Ер нь бол 1-р анги чинь тэгэл тухайн үедээ айгүй инээлэгдэг. Тэгээд Банш Бата ахын жүжиглэлт эднэр ч гэсэн айгүй ингээл наалдаад ер нь бүхэн наалдаад яг 20 метрийн үзэл ингээл нэг гоё кино үзчихсэн юм шиг ингээд дуусчихсан. Яг 2 дугаар ангийн үзсний дараа болохоор яг эхний ангиа жоохон яг энэ ч одоо франчайз болох голгаа штий. Тэгж чаа тарин чихний ангид балалчхуудаал гэж бодсон. Баахан сүр бараатай баахан дөрүүд мөрүүд оруулж ирээ. Тэгээд нэг ямар ч тэр нэг одоо хадам ээжтэй таалагдах гээд ямар ч хэрэггүй юм айгүй хийгээл тий. Бүр хөгшин хүмүүсийн маф заф болоод ч явчих шиг. Тэр мөрөөдлийн театрын ээжиндээс 1-р анги маш амжилттай болоод 2-ыг хийхдээ тухайн үед нэг жоохон нэг юм эготой ч юм уу нэг жоохон ингээ буруу жоохон хөөрцөн байж байгаад хийгээд алдцсан гэж ярьдсан билээ. Тий. Би нэг кино үзсэн маань ч сард. За одоо нэг кинод доо тий. За хар манайхан. Амчхуу хайраа гэдэг нэг кино үү? Амчхуу хайраа гэдэг. Амчхуу хайраа. Тийш дээ. Тийм. Нэг тийм баахан найз охтуудтай тий. Тэгснэ постэр нэг тийм Stranger Things шиг нэг тийм постертай. Ер нь л би багтаа үзчихэд л тэгэл ямар тэнэг гэнэ.
Амжихай хараа чи 2012 оны кино баг шүү. Тэгэл би яг сандаг байхгүй ингээ би нэг өвдсөн байсан юм а. Тэгэл яг ам гинцсэн тэгээд зурагтын яг сувг эргүүлэлээж ал тэгтээ яг бүтэн үдсэн л дээ. Тэгчэл тэр чинь 2 дугаар анги мэнгсэн баха. Тэгэл яг 2 дугаар анги хөхөд үзчихэд ямар сонин кино вэ гэж бодсон гэхээр бас Амжихай хараа миний амьдралдаа хамгийн анх уншижсэн кино зохиол. Тухайд нөгөө миний ажилтдаг байсан газар ингээд энэ кинонд ивент сэтгэлэг үзүүлэгч гэж ирж исэн бохоггүй кино группийнх нь. Тэгээ би ингээд уншсан чинь юу вэ гэдэг яг зохиол шиг л тэр кино болсон байсан. Ер нь бол маш муу кино. Тэр үедээ л муу байсан. Ер нь бол 2012 онд. Тийм чи бол бас хэцүү харжээ. Хаа байсан тэр киног яаж болоод үзсэн? Тэггүй. Тэгэл яг өвдсөн байж сувг эргүүлж байгаа л гараа. Үзсэн үү? Заримдаа нэг тиймэрхүү киног сувг муу эргүүлж байгаа нэг юм муу кино таарчаар ингээд нэг үдсээр байгаа дуусчихдаг тийм нэг юм. Ингээд нэг ерөөсөө кино дотор марахгүй мөртлөө ингээд хараад ингээд харсаар байгаа л тус. Ямар ч байсан нэг үзээ дуусчихдаг л кино бэлээ. Би бас нөгөө муушгийг 5 гар тоглох албагүй гэдэг киног яг зургатаар гарч яхад нь ингээд хараал хөвтгсөн. Тэгэл тухайд өдөрлөг надаас амар хол байсан. Би бараг авчиж авахаас залхуу урж хөвцээр байгаа л үзээ дуусгацсан шүү дээ. Тэр киног би их тест үзээгүү. Би ихтэй ойлгох нэ. Ер нь жоохон хоёр талтай юм байна гэж ойлгосон шүү дээ. Red Burger бол айгуу дэжгүй экспериментал кино гэж байлээ. Тэгээ Загдын Батолд найруулагч бас гоё кино гэдээсэн. Тэгэхээр тэрнгээр өөрөө үзег болохоор сайн мэдэхгүй л. Яг анх үзэж байхдаа амар тэг санаачсан. Тэгээ сүүлд яг ингээд хүмүүс хэлээд тахаар би яг энэ cringe comedy гэж ямар кинонууд байдгийг ингээд судалсан чинь ер нь нэрнгээсэл муушиг 5 гар тоглоход буурхуу кинонууд айгүйх олон бит юм билээ. Тэгээд магадгүй одоо жоохон тий цаг үе олоогүй байсан юм уу? Одоо өдийт гарсан бол арай хүмүүс өөрөөр хүлээж авах байсан ч гэж магадгүй. Тий. Би бас cringe comedy гэдэг жанрын талаар бол сайн мэдэхгүй байна. Яг тэр жанр яг арай танигдаад эхэлсэн үед гарсан бол арай өөрөж магадгүй. Харин тий. Одоо хүмүүс нэг cringe-лээд байна гэл амар тэгдэг болсон шүү дээ тий. Яг энэ үг нь өөрөө одоо ингээд нэг хүмүүс хэрэгэлдэг, мэддэг ингээд болцсон энэ үед бол бас яг энэ бол cringe comedy кино юм а гэд ороод ирсэн бол бас арай өөрөөр байх байж тий. Тухайн үед анх би үзэж байхдаа би ч өөрөө бас энэ жанрыг мэддэггүй. Тэгээд яг энэ жанрыг ингээд судлаад ирсэн чинь магадгүй би өөрөө кино мэдхгүй дээ. Энэ киног ингээд cringe-лээд идэх юм шиг надад санагдсан. Хизээ нэг өдөр бас энэ киноны найруулагчтай бас ярьж зуух бах. Тэгээд тэр үед л сайхан ярилцж одоо үзэгчдэд хариултыг өгье. Одоо наад шиг энэ амар шит гэж боддог хүмүүст тий. За тэгээ ерөнхийдөө топ 10 шит 5 топ 5 2 бол хоёлаа л чи бол айгүй мундаг судалсан. Тэгээд айгүй аргументтэйгээр гоё тайлбарлаж надад бол амар таалагдлаа. Зарим хүмүүс зүгээр яг нэрийн дурдаад явчихдیں۔ Тэгээ шит дээр ихэнх нь хийлэхгүй тий. Тэгээд үзэгчийн өнцгөөс ингээд хүн орж ирээд ингээд ярих бол амар гоё л амар чөлөөтэй. Тэгээ чамд яваарай юу? Гоё нөө. Гоё. Тэгэхээр нэг үзчихэд энэ дэр ингээд хэлчих юмсаа тэгээ хэлчих юмсаа гэж бод. Би нэрээ таны бүх подкаст нэг ч дугаар алгасгүй. Тийм үү. Баярлалаа. Зарим нь амар муу амар шийтүүлж байгаа байсан. Яг нөгөө ялангуяа золон найруулагчийн дугаар тэнгүүдээ Загдын Батолд найруулагчийн дугаарыг яг бүр давтаж үзсэн. Тэгээд би ойлгохны ер нь өөртөө айгуу зэгцтэй ярьдаг айгуу тийм хүмүүсээс шүү дээ. Тэгээд би бодохны ер нь л яг ингэж тархин доторхны бодлууд нь зэгцтэй бодож сэтгэдэг хүмүүс юм байна гэж бодоод л тэгж дүгнсэн. Чи бас яг л айгуу гоё зэгцтэй ярьж байна. Би сүүлд нэг Загдын Батулгын найруулагчийн дугаар дээр гадаад кино үздэг Гай Ричи найруулагчийн мэдтүү гэж би бүр алуулсан байхгүй юу? Харсан. Тэгээ манай нэг подкаст ч анх энэ төсөл нь эхлэхдээ би Монгол киногоо яриа. Манай Зөөи гадаад киногоо бацгаа битээр тэнгүүт би одоо орж иж байгаа зочдынхоо хийсэн кино, тоглосон кино зэрэг судлаад тэгэл яг ярилцахад бэлэн болоод суудаг байх. Тэнгүүт нэг гадаадын кино энэ бас тэр болгоно үзэх айгүй завгүй байдаг. Тэгээд саяын одоо Батулгын найруулагчийн дугаар л одоо хүн цогт болоод би сая амралтад баахан кино үзэж имжлэг дандаа гадаад одоо ерөөсө өдөрт нэг ямар ч бас нэг 2 кино үзчихийл гэж бодоод байна. Ягаад гэвэл Зөөи маань байхгүй болсон учраас гадаад кино орж ирэхээр би тэрэнд ингээд зөвхөлж унаад байгаа байхгүй юу. Тэгээд яалтчгүй би тэр тал руугаа бас жоохон үзэхгүй болол бас хоцрогдож байгаа юм байна л гэж бодсон.
Тэгээд Нандадаа бас би хэлэхэд одоо манай Нандаа чинь 16 настай 2 жилийн дараа сургуулаа төгсөн те. Сургуулаа төгсөөд 18 хүрэх юм бол чи хэрэг хүсэх юм бол манад хурж натаа хөтөлж байлаа шүү заяа. Би чамд тийм гоё ирэх өгье. Хэрэг чи өөр хүсэх юм бол тэгээд чам гоё цалинтай тэгээд суух боломжтой шүү за. Баярлалаа. Одоо яг нөгөө хичээл сургууль мургуул гэж явж байгаа болохоор одоохондоо бол боломж байх. Тэгээд өнөөдрийн манай одоо зочны хэсэгт үзэгчийн хуваар хүрэлцэн ирж гоё өөрийнхөө санал бодлыг хуваалцсанд баярлалаа. Тэгээд чи өөрөө мэдж байгаа бах тий хаалтынхаа үгийг зочиндөө үлдээдэг. За тэгээд ер нь бол яг Монголын кино зах зээл маань бол хөгжих замдаа явж байгаа гэж бодож байгаа. Тэгээд илүү хөгжих боломж бол нээлттэй байдаг шүү. Яг Google дээр тэгээд өөр платформуд дээр бол гадаадын одоо Harvard, Stanford их сургуулиудад үздэг кино шүүмжлэл тэгээд яг киноны өнгө тавилт гэдэг яг хичээлүүд нь үнэгүй PDF-ээр нээлттэй байдаг. Тэгээд та нүуний dark romance, dark comedy-г ер нь яагаад хийдэггүй юм болоо гэд тэгээдсэн шүү дээ. Би бол яг dark comedy-г бол яг John Shipsky найруулагч яг бацчгал юм шиг санагдаад байгаа. Яг аав нь өөрөө бас гайхалтай юмртай хүн ш. Тэгэл тэнгүүд өөрөө ягтлал яжлаа маш сайн хийдэг. Тэгээд бас автагаа хамтраад dark comedy төрлийн кино их боломжтой юм шиг санагдаж байгаа. Тэгээд яг иймэрхүү шинэ жанрын яг кино хийх гэж байгаа бол миний бодлоор яг сэтгэл зүй, яг psychology талаас нь бас жоохон судлаад үзвэл айгу дэвшилттэй юм шиг санагддаг. Одоо жишээлбэл аимшиг кино хийх гэж байгаа бол одоо хүний яг сэтгэл хөдлөлүүдэд дууны давтамж герц өөр айгу их нөлөөлдөг. Тэгвэл яг jump scare дэсэг дээр нэг заавал чанга дуу биш яг хитэн герцийн давтамжтай дуу тавьбал хүмүүс ер нь шар усан босох магадaltaй гэдэг иймэрхүү судалгааны ажлууд дээр зөндөө байдаг болохоор уншаад судлаад яг өөрсдөө илүү ингээ хөгжүүлээд байх юм бол ер нь яг ойрын бараг 5 жилдээ айгу том ахиц дэвшилтэй ажиллах боломжтой юм шиг санагддаг шүү. За манай Нандаа ч юм бүрстэй сүүдийг хийж шүү. Бас манай Нандаг 18 нас хүрэхээр ер нь бол манай Монголын киночд бол булаацлах юм байна тий. Яг энэ маягаараа явал Нандаа Family Guy үздэг үү? Family Guy нөө юу 18 хүрээд үзээрэй ер нь бол. Юу үздэг бол Rick and Morty үздэг тий. Хоёрыг ер нь бол яг мэднэ ангиудын хаяадаа үзчихдэг. Тэгэхээр ер нь бол манай Нандаа чи киноны бүх жанрыг мэдчихээн. Бүр онлайн түвшинд нь мэдчихээн. Гадаад Монгол бүх төрлийн киног бас сайн мэдчихээн тий. Тэгээд ерөнхийдөө ингээд гоё илүү гүн гүнзгий судлаад тий чамд бол бүр амар том боломж ирээдүй бол харагдчихжээ шүү. Тэгээд сургуулаа төгсөөд хүсэх юм бол одоо тий үндсэн ажлынхаа хажуугаар ч юм уу ингээд хамт цогоо төтлөх боломжтой шүү. За. Үй би Нандадаа зочны бэлэг өгнө штэ. За яжаар төс сууж байгаа. Саяхан Лондон нэрээ за. За тэгээд би Нандадаа бас манай Gourmet гэдэг манай зочны бэлгийг өгье гэдэг нэг юм гоё компани гарч ирсэн юм а. Тэгээд Gourmet гэдэг компанийхаа хамгийн анхны зочны бэлгийг өгье. Тэгээд энэ гоё Pago гэдэг юм жуус байгаа юм билээ. Тэгээд энийг бас дүүдээ өгье. Тэгээд опа. За. Тэгээд дахин дөө энэ гоё Segafredo гэдэг юм кофе байгаа. Бас манай Gourmet компанийнх нь оруулж ирдэг. Тэгээд энэ кофе ахын доо та тий гэр бүлийнхэндээ өгөөрэй. Тэгээд ууг нь бол зочны бэлгэндээс пив байгаа. Тэгээд дахин яаж бас чамд пив өгөө сууж авах вэ? Тийм. Баярлаа. Тэгээд амжилт хүсье. Баярлаа. За. За манай дараагийн зочин хүрэлцэн ирлээ. Тэгээд өнөөдрийн онцлог бол түрүүн хэлсэнчлэн манай яг аригууны үзэгчд болон одоо уншигчд маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд цэрэнд орж тий? За цэрэнд орж. За сони юу цэрэнд орж аа? 50 байчлаа тэгэл. Одоо бүгдээр байдаг шиг тэгэл. Өнөөдөр гоё ингээд нөгөө нэг яг кино хийдэг
бүтээдэг хүмүүс биш те. Яг үзэгчдийн юм гоё үнцгийг гаргая гэдэг ийм жижиг спешиал дугаар бодсон. Тэгээ хүрэлцэн ирсэнд баярлаа. Тэгээ ер нь баярлалаа. Бид нар бас ингэж боломж олгож байгаа бас. Иймэрхүү бас гоё ингээ үзэх дуртай кинонод бас ингээ яриа суух юм бол их гоё гэж найзтаа. За тэгээд одоо өнөөдөр бол надад миний мэдгүй жанр үзээгүй кино ч гэдэг юм уу гоё санал болгоорой. Тэгээд би бол өнөөдөр чамайг сонсно. Тийм. Тэгээд өнөөдөр чи бол манай хүндтэй зочин учраас чиний яриа голчлон явнаа. Тэгээд за ойрд ямар кино гоё сэтгэл төрсэн кино үзсэн бэ? Ойр ер нь хамгийн сүүлд нөгөө мөрчөө сурлыг ер нь бол үзэж байгаа. За. Тий. Хагикийн алсан. Ер нь бол нэлээд олон хүн байх гэж би бодоод байгаа. За хамгийн яг алсан хүн хий. Яг тэрийг бол би бас нөгөө өөр нэг үзэгчийн зүгээс нэг юм хүсээд идэв штэ. Бид нар нэг ингээд кино үзэхээр ингээд ууин штэ таачаар амар амархан шал тэнийг бол болоо штэ штэ. Ер нь л тиймэрхүү хүн байгаасаа л гэж ер нь бол хүсэж байгаа тий. Эхлээ нөгөө нэг үзэгчд рүү нөгөө нэг хатныг ингээл нэг чиглүүлээд байгаа юм шиг боловч ингээл яг үндэ бол нэг өөр хүн байдаг ч юм уу тий. Тиймэрхүү байгаасаа л гэж ер нь бодоод байгаа. Тэгээд амархан таагдахгүй байгаад байгаа нэг гоё байгаа тий. Тий, ер нь яг амархан таагдахгүй тэгээ бас нөгөө нэг гол дүрийн нөгөө жүжигчмийн яриа тэр одоо яг нөгөө нэг дээр үеийн монгол хэллэгүүдийг хэлж ярьдаг хоорондоо мэдчилдэг тийм ээ. Тэр болгоно үнэхээр ер нь бол надад ер нь сэтгэлд бол ер нь нэлээд сайн хүрсэн. Тэгээд нөгөө одоо ч 6 анги гарцсан байгаа шүү дээ. Тэгээд 6 анги гарцсан билүү 5 анги 6 анги гарцсан байгаа хаа. Тэгээд 6 ангийн турш бас ингээ нөгөө үзэгчтэйгээ хамт мөрдөд байгаа болохоор тэр бол аюу сонирхолтой байгаа байхгүй. Яг хин гэдгийг юм анханасаа юм тодорхой кинонууд зөндөө байдаг шүү дээ. Детектив кинонууд те. Тэгэхэд одоо болтол таагаагүй л байна. Ер нь бол хүмүүс хин яг алсан одоогоор л сонирхолтой байна. Тэгэл сүүл рүүгээ бүр ингээд таахгүй байгаад тахаас бүр ингээд урамч нөгөө хинд дамданд урам хугараад байгаа юм шиг санагдаж байна. Ер нь тиймэрхүү постод их яваадсан. Тэгээ миний бодлоор бол яг энэ киноны яг амар гоё байгаа юм нь болохоор тэр хүмүүсээр ингээ амар их яриулаад идэг штеп. Дамжин ч өөр хүмүүсээр яриулаад идэг. Сэжим өгөөл. Тий, тэнгүү хүмүүс чинь болохоор бүгд нөгөө өөр өөртөөхөө өнцгөөс ярьдаг. Өөрийнхөө нуух хэвээр юм нуун, ил гарах хэвээр юмудаа ил гаргаж ярина. Яг тэр болгоно яг ингээд айгүй сонирхол татаад байгаа байхгүй. Тэгээ яг миний яг тэр энэ киноноос илүү нөгөө өндөр хүлээлт хүлээж байгаа юм юу вэ гэхэлэр тэр нэг воо нэг юм гайхсан нэг юм мэдрэмж төрдөг штэ тий. Яг тийм мэдрэмжийг надад яг амар эргэлтөө өгөх гээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Гэтэ яг нөгөө зарим кинонууд чи айгүй гоё эхэлдэг штэ ингээл амар эхлэл. Ялангуяа монгол кинонууд тэгэл нэг битсэн чил дуусчдаг штэ. Өө дуусч байгаа мó гэл яг бити дийл дуусаасаа гэж ер нь бол бодож байна тий. Харин тийм би бас яг тэгж бодож байна. Тэгээд нэг юм цөм эргэлт хийгээд бүр нэг ам ангаалгасан пүү энэ юм уу гэмээр тий. Гэтэ одоо би ингэж бодоод байна штэ. Энэ юм уу гэхээр тийм дүр бараг үлдсэн юм уу сүулт нэг нохоол гарч ирэн лээ шинээр. Бүх хүн дээр нэг сэжин байгаад байгаа зү. Тий, ер нь бол нэг хүн болгон өөрсдийнх нэг нууцтай тэр нууц нь бол бүгдээ агтай хамааралтай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг яг нэг бол агийн үхлийг харсан, нэг бол дүүжлэгтэн туссан хүн ч юм уу тий. Нэг тиймэрхүү байдлаар оролцоотой хүмүүс нилээд байгаа гэж би ер нь бол бодоод байгаа. Тэгээ яг өөр өөртөөс нэг нуух юм шалтгаантай. Тэрийгээ тэгэл ер нь бол нуугаал дотроо нэг жоохон айцтай л хүмүүс байгаад байгаа шаргадаад ш надад ер нь бол. Тийм тэгээд анги болгон дээр нэг дүрийг арай илүү хардах тийм сэтгэл төрөөд байгаа. Тэг яг тэгээд байгаа юм бол. Тийм тэгээ одоо гэтээ ер нь жоохон учир зангила баг тайлагдаж эхлэхгүй бол бас ингээд хитрхи олон анги ингээ явчихаар бас сүүл рүү бас жоохон нуших маягтай ч юм шиг санагдчихлээ. Тэг яг наадхан дээр ч юм бол нэг яг сүүл нэг 5 дугаар анги үзчихээ дараагийн ангийн яг энэ хэсгээр өнгөрчүүлж байгаа тэнийг юм байна да гэсэн бодол ер нь бол төрж ирсэн. Тийм. Ямар нэг юм өгчүүл бас жоохон зүгээр ч юм шиг. Найруулагч Дэлгэр баяр ер нь бол тийм детектив талдаа айгүй сайн шүү дээ. Яг энэ детектив төрлийн киногаар бол Монголд нэлээд дээгүүр явах баха. Тийм. Тэгэхээр мань нэр бол бас тийм ч амархан мануст сэжим өгчихгүй байх. Гэхдээ одоо бол сэжим өгөх цаг нь болсон тий. Тэгээ ямар нэгэн өөр нэг сэжимхээс гадна өөр нэг юм сонирхолтой үйл явдал болов бас зүгээр. Яг энэ тий. За мөрч бол одоо ер нь бол би ч яг хоёлаа бол яг зэрэгэл яг адилхан мэдрэл явж байгаа маань. За өөр ямар кино үзв? Ер нь яг монгол кино гэвэл Шар гэгээг ер нь үзсэн. Тэгээд баг болохсныг хамгийн сүүлд ер нь нэр ойрхон үзсэн юм байна. Шар гэгээ ямар санагдав? Шар гэгээ ер нь бол ерөнхий утгаар бол надад айгүй гоё санагдсан.
Тэр нэг яг нэг тийм монгол хүний тийм уужуу ухаан тэр бүх юм ингээ гаргадаг штэ тий. Үлийн өр. Тий, ер нь нэг тиймэрхүү яг нэг одоо хийх ёсгүй юм хийвэл юу болдгоо гэдгийг ер нь харуулдаг штэ. Монголч угаас нэг тийм жоохон сүнслэг тал нэг өндөртэй орно штэ тий. Тэгэхээр тэрийг нь айгүй бас гадны хүмүүс үзсэн ч гэсэн тийм яг нэг юм ойлгох хэцүү биш юм шиг надад бас санагдсан. Тэгээд баагүй болгосны хувьд болохоор ер нь бол нилийн тийм амьдралд нилээ ойрхон кино байсан л да. Чи өөрөө бас нэг хөдөө гэр ороод тэгэл ингээл багасаа ингээ өссөн болохоор ер нь нэг тийм юу байсан. Яг нэг мэддэг амьдрал юм шиг санагдаад нэг тиймэрхүү байсан. Тэгээд яг тэр киноны яг тэр нэг хийц тэр юуны хувьд бол би нэг сайн мэдгүй ч гэсэн ер нь бол надад айгүй таалагдсан. Тэгээд яг хуу зарим юм жоохон дутагдaltaй юм шиг хитрхи нөгөө нэг энгийн амьдралыг хитрхи яг тийм харуулах гээд байгаа юм шиг тиймэрхүү санагдсан. Яг хуу бас нөгөө тэрнээс бас цаашаага бас нөгөө нэг амьдралыг чинь бас өөр хэцүү юмуд байгаа шүү дээ. Тэр болгоныг бас нэмээд нэг жоохон харуулцмаар зүгээр юм болов гэж бодсон. Тэрнээс шал ер нь бол сайн кино болсон байлээ. Ер нь бол яг л одоо амьдрал тэр чигтэл амьдрал байгаа тийм. Яг л нэг хүүхдийн шийдэлтэй кино шүү дээ. Тэр чинь хүн ямар ч амьдралтай байж болно, ямар ч тийм хэцүү амьдралтай байж болно. Энийг одоо давах хүчил боловсрал юм а гэдгийг энэ кино яг цаад санаа нь бол хэлээд байгаа байхгүй тий. Яг боловсралтай л болчихсон бол хүн ямар ч тийм ёроолоос бол гараад ирэх юм байна. Тэгэхээр боловсралтай болцгоё л гэдэг санаа тэр киноны харж би энэ киног анх нь үзээд тэгж бодож ирсэн. Одоо нэг гэр ороолын одоо ингээм амьдрал нь хэцүү байгаа хүүхдэд нэг тийм боловсралтай болоод дээшигээ ингээ ахаа сураад бүр гадагшаа сургуульд явах ч юм уу тийм боломжийг яаж үүсгэдэг, яаж бий болгодог вэ, яаж явдаг вэ гэдэг тийм кино болов гэж ер нь бол бодсон байхгүй юу. Гэтэ ер нь бол яг үндэ яг нэг бидний нэг юм дотоод юм шаналлууд байгаа гэдэг чинь хүүхдийн тиймэрхүү юмыг нэг юм яах гэж гарах гэж хичээсэн кино юм болов гэж би бодсон үзээд ер нь бол тэр чинь нөгөө нэг төгсгөлд нь хүртэл нэг яг ингээд нэг юм саксес хийж байгаа байдал ингээ гардаггүй шүү дээ тий. Яг юу ч болоод дуусчих. Гэхдээ тэр хүүхд ямар нэгэн байдлаар давцсан юм шиг мэдрэмж өгөөд дуусчихдаг шүү дээ тий. Амьдрал нь тэгэл цаашаа үргэлжлэх нь тодорхой тий. Яах нь тодорхой биш тий. Гэтэ би бол бодсон тийг яг нэг хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд үзээд яг төдийлэн сайн ойлгож чадахгүй юм болов гэсэн бодлоос надад төрсөн. Чи бас нэг юм тарихныхаа локонд нэг хүүхдүүд нэг орцсон юм шиг санагддаг байхгүй юу. Одоо би ч гэсэн нэг жоохон байхдаа нэг тиймэрхүү үед байсан нэг ганц хоёрхан зүйлийн тухайл боддог шүү дээ хүүхд байхад чинь тий. Яг тэрийгээ ингээл бодоол тэрнээсээ ингээ гарах айгүй хэцүү байгаад байдаг. Тийм. Тэгэхээр тэрнээс яаж гарах вэ гэдэг юм уу? Эсвэл одоо Монголын нэг ийм сонин одоо аав нарих удаг, ээж нь нарих удаг ч юм уу ийм хэцүү асуудалтай нөхцөлөөс яаж гарах вэ гэдэг талыг тэрнээс ингээ гарч байгаа юм бодит бас түүхий кино байвал бас зүгээр юм байна гэж юм бол би бодсон. Окей. Тэр нөгөө бааг болгосон дэр имээ ах уу одоо нүүрсээ ах уу гэдэг тэр хэсэг амар хэцүүтэй. Ер нь нэг зарим хэсгүүд нь яалч хүн нэрмэс цэлгэнэ өөлчих гэсэн яалч хүн нэг юм амар хэцүү мэдрэмж төрүүлээсэн. Тэгээд үнэхээр боловсролынхоо төлөө бас яг хичээгээд явчих гэхээр амьдрал нь болохгүй байгаад байдаг. Амьдралынхаа төлөө явхаар боловсрол нь хаягдаад байдаг. Хүмүүс одоо яг одоо тэр чиглэлийн тэр давхаргын хүмүүс гэдэг юм уу яг нэм хоёр юм сонголтын дунд ингэж амьдарч байгаа хэвчээ тий. Хоёулын явах боломжгүй. Тэрийг бол яг энэ бааг болгосон кино бол айгүй маш сайн харуулж чадсан. Тэрийг нь бол үнэхээр сайн харуулсан байсан. За, окей. За манай цэрэн дөржийн хувьд юу ямар төрлийн кинонд дуртай вэ? Тий, яг энэ талаар би айгүй их боддог байсан байхгүй. Хүүхэд байхдаа одоо жишээ нь экшн илүү юм мэжик төрлийн кинонд дуртай байсан шүү дээ. Угаасаа ер нь хүүхэд төчнийг тийм сонирхолтой байдаг шүү дээ. Ер нь кино анх үзэж эхэлсэн маань одоо жишээ нь одоо сумкундэ тансан ламын өмнөдийг сорих тэмдэглэл ч юм уу тий. Яг тэрнээс эхэлжсэн байхгүй юу? Үүр Монгол суу гардаг байсан тийм жоохон баг чаа. Яг тэрнээс эхэлж үзээл үзэж байгаа тогтсраал ингээл ийм кино гоё юм байна гэл дараа нь Harry Potter үздэг болоо. Тэгээ Avengers руу ороод одоо бол ер нь нэг тийм юу руу орж байж байгаа нэг юм илүү нэг амьдралтай романс төрлийн ч юм уу хүний амьдралыг харуулсан, харилцааг харуулсан, хүн хоорондын харилцааны тэр нэг хэцүү асуудлуудыг зовлонгуудыг харуулсан киног. Ер нь бол үзхийг хичээж байгаа. Гэтэ ер нь сүүлийн үед нэг кино үзэж бол амжихгүй. Хамгийн сүүлд нэг Японы нэг кино үзчихсэн. Тэр чинь нэр нь юу байлаа та. Ямар ч нэг хоёр хосын тухай гардаг. Японочууд ч одоо нэг
ном, зохиол, кино энэ төрлийн юмнууд нь болохоор илүү нэг ийм хүний нэг тийм мэдрэмжийг хүнсэн нэг юм дараа нэг ийм олон юм бодуулаад идэг юм хийгээд идэг. Тэр нэг аяг таалагддаг байхгүй. Тэгээд тэр кинон дээр болохоор нэг ийм хоёр хос ингээд нэг ийм Японы нэг хотод ингээд танилцдаг байхгүй. Тэгээ ингээд одоо уншиж байгаа ном нүртэй адилхан. Нэр нь юу гэнэ? Хотл нүртэй адилхан. Нэрийг нь бол одоо яг сайн санахгүй байна. За чи нэрийг санаарай заа. Санаад дараа нэг хайгаад олоход бол гараад тэгээ. За тэгээ яадаг гинэ. Тэгээд тэр хоёр нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд байгаа шүү дээ. Нэг 19-тэй ч л 20-тэй хоёр хүүхэд байгаа юм. Тэнгүүдээ тэр хоёр хүүхдийн эхлээ уулзахад ингээд сонирхол бүх юм ижлэхэн. Одоо уншиж байгаа номууд нь ижлэхэн. Яг нэг өмнө нэг юм шинжлэх ухааны музей рүү юм руу ингээд явах гэж хагаад тэр музейн ингээд хоёулаа ингээд очиж чадахгүй ингээд фейлдсэн. Тэгээ яг уулзаад ингээд ярьсан чи хоёулынхын төрөвшин дотор тэр филет нь байж идэг. Тэгээ ер нь ингээд одоо ингээд уулзаад ингээд ярилцахад бүх юм нийжлэх ингээд байгаад идэг. Тэгэл тэр хоёр чи ингээд бие биендээ ингээд илүү сайн болоод ингээд нөгөө нэг сонирхол нийжлэхэн нөхөр нь ч гэсэн юм зураг зурдаг тийм хүмүүс байгаа таахгүй. Тэгээ яг нөгөө нийгмийн амьдрал дээрээ хоёулаа ингээд гарч ирээд тэгээд тэндээс ихэрхэн яаж амьдралаа ингээд болгож байгаа вэ? Болгож чадчих юм чадахгүй нү гэдэг. Ер нь салаад дуусчихдаг л та. Жонгоо нэгтэн. Тэгээд хүмүүс айгүй их тийм асуулт тавьдаг юм гэлээ. Яагаас алдчих гэдэг нь айгүй сонио. Тэгээд нөгөө киноны нэг жижиг юм яриануд байдаг шүү дээ. Жишээ нь одоо тэр залуу болохоор нэг ах дээр очиод ингээд уулзаа ярилцж байгаа юм. Тэгсэн чинь хүн ингээд нэг нийгмийн нэг юм ядаргаатай нэг юм руу орчвол чиний авьяас гэдэг юм чинь байхгүй болдгийг шүү гэдэг нэг тиймэрхүү үгэлдэг байхгүй. Тэгсэн чинь манай нэг юм зураг зурдаг. Тэгэл яг зургаараа мөнгө олох хэрэг олигтой болж чаддгүй. Захиалагч нар нь арай өөрхөн хүсэж байгаа мөнгнөөс бага мөнгө өгдөг. Тэгээ нэг юм офисын ажилтан болохоор шийдэг ингээ ажилладаг байхгүй. Тэгээ ер нь офисын ажилтан болсноос хойш л нөгөө нэг их нэртэйгээ харилцаа нь ингээд муудаал муудах ч гэжтэй хаяа нэг хэрүүл хийдэг болоод тэгэл дотроо нэг юм сонирн бодол төрдөг. Тэгсэн чинь ихнэр нь болохоор салъя гэсэн бодол төрчдөг. Тэгсэн чинь яг тэр нь ихнэр нэг найзтайгаа ингээд уулз явж хахад нэг салъя гэсэн бодол ингээд төрцөн байж хахад тэр чин тэрнээс ер нь бол салах тэр бодлоосоо салах ер нь бол ямар ч боломжгүй дээ гэж байна. Тэгэж ер нь тэгж явсаар байгаа л тэр хоёр айгүй гоё ингээд салаад дуусчдаг. Хамгийн гоё бас нэг айгүй гоё салаад дуусчдаг. Хамгийн гоё нэг хэсэг нь болохоор хоёулаа нэг өмнө хамгийн анх танилцчихсан нэг юм хоолны газар ороод тэгээ өөртөө суужсэн суудал дээр суух гэсэн чинь хүнтэй байж тараад хажууд нь суудаг байхгүй. Тэгээ яг хажууд нь суугаад ингээд яг өмнөх тэр нэг хоёулаа өрхий гэж хэлж исэн үе нь болон одоо салъя гэж хэлж байгаа хоёр үе ингээд зэрэгцэж ингэж гарч ирдэг гэх юм уу? Огтлолцдог. Тий, огтлолцдог. Тэгээ яг ингээд хоёулаа нэг угаасаа нэг юм амар хэрүүл уруулж болоогүй тийм амар ингээл салах тийм шалтгаанч нэг байхгүй юм шиг боловч ингээд уртад ингээд нэг тийм юм гардгийм байна гэдэг тийм юм тэр кинонд амар хардаг. Тий. Тэгээ яг ингээд суужсэн чи хажууд нь яг тэр хоёр шиг нэг юм эрэгтэй хоёр хөлт орж ирээд ингээ хоёулаа ингээ доошо харсан чинь тэр хоёрын гутал нь ижлэхэн тэгээ сонирхол нь ижлэхэн ингээл амар ингээ тэгээ яг тэр хоёрын юу эхлэл нь тийм дахиад явж штэ. Дахиад нэг явж байгаа байхгүй. Тэгэл нөхөр нь бол эрэгтэй хүн бол өөрөөсөө тийм шүү. Оо салахгүй одоо гоё вэ одоо сайн бай гэж амлалт өгдөг юм л. Эхнэр нь болохоор одоо ер нь бол ингээд угаасаа амар олон сарын өмнөөс мэдрээ явцсан. Тэгээд ер нь бол дуусцаа гэдэг юм ихлээд гараад тэгээд салж байгаа тэр бас хэсгүүд нь гард амар нийттэй. Амар их ном уншдаг тэр хоёр. Тэгэл хайчулууд аваадаж номоо хувааж авч явж маа. За. Тэгээ явдаг. Сонирхолтой кино. Тэр бол санаад нэг доор биччихээрээ. Тийм тэгээд тэр кино бас үзээд гоё хүмүүс санал болгоё тий. Ааха. Ер нь Япон кино үздэг үү? Өөр. Тэгээ сүүлийн үед ер нь үзье гэж бодоод байгаа. Тэгээ одоо нөгөө ажил ихтэй тэгээд нэг нааш цааш амар их яваад байгаа болохоор кино үзэж нэг хэмжихгүй тэгээд хаяа нэг ороод үүрээ ороод нөгөө мөрчийг л үзчихэд тэгээ яваад байгаа. Бас нэг цуврал үзсэн нөгөө нэг амьдрал чамж үрж хүүгэн. Тэрийг нэг үзсэн. Тэр бол бас нулимстайгаа хутгалдуу. Ястай хутгалцаа баг. Гэтэ би эхний нэг 8 9 анги бол ойлгохгүй нилээд ирсэн. Тэгээ би бас нөгөө нэг айгу амархан уйлчаад идэх төрлөө юм л дээ. Нэг жоохон тиймэрхүү юм харчаад. Тэгээ 8 9 анги хүртэл тийсэн гэж бас гайгүй байгаа юм шүү. Яг нөгөө нэг яг нэг хувийн нэг орон цайд үзэхгүй. Гэртээ ээж авын дэрэгт ч юм уу нэг иймэрхүү төдөө явж байхдаа үзчихсэн байхгүй. Тийм. Тэгээд яг нэг жоох өөрийгөө ингээ барьж үзэж байгаа 10 дугаар ангиас нь бол баг ганцаараа тэгээд үзэж эхэлсэн байхгүй. Тэгэл ер нь сүулдэ ойлгосон л та. Хүний дэрэгт үзэж болохгүй кино
Тэгээд ганцаараа л үзье гэж бодоод энэ тэнтрүү очиж үзэж байгаа л. Театрт л биш бол баг ганцаараа л зарим кинонуудыг ялангуяа тиймэрхүү одоо мелодрам төрлийн кинонууд гэх юм уу те ганцаараа үзчихсэн арай нэг гоё. Хүний дэргэд кино үзэхэж бас нэг уйлжлахгүй, айжлахгүй нэг юм зовлонтой юмнууд бас байдаг шүү дээ тий. Ганцаараа үзчихсэн дээр. За, манай цэрэн дөржийн хувьд бол одоо тий одоо манай нөгөө подкастын үндсэн зарим асуултуудыг мэдэх бах тий үздэг юм чинь. Монголын хамгийн underrated кино юу вэ? Талаар нэг айгүй бодсоо би гэхдээ за энд ирнэ гэж бодцоод тэгээд ямар кино байвал ямар кино байдгийн болоо гэдэг би өөрөө ч гэсэн энэ үзсэн кинод ямар кинонууд байна гэдэг юм бол нилээн хайсан тэгээд ер нь бол эхэндээ нэг амар олдохгүй ч байгаа юм шиг айгүй хэцүү тийм надад санагдсан. Тэгээ хамгийн сүүлд нөгөө нэг амар хөөрхөн Монгол кино байна гэд бодож исэн тохойр тий. Тэгээ дахиад нэг үзсэн байхгүй. Тэгээд бол үнэхээр нэг тийм тэг нэг юм жоох нэг юм аз жаргалтай хайп юм шиг тийм мэдрэмж өгөөдсөн л та. Зааш нэр нь юу лээ? Яг ингээд үзэж байгаа кино нэрийг мартчихад байдаг юм аа. Ер нь бол сандгүй, нэрийн сандгүй. Тэгэл үйл явдлыг айгүйх нөгөө голчлоод идэхгүй би. Нэг зодонтой кино энэ даа гэл. Нэг хайр дурлалтай кино энэ даа гэл. Тэгсэн би нөгөө киноноос айгүй юм авахыг хүсэж үздэг байхгүй. Одоо энэ гол дүрийн хүн яг ямар цаан характертай хүн байна? Юу хийх гэдэг, юу хийж болохгүй байна гэдэг юмнууд нь айгүй харахыг хүсдэг юм бол. Одоо экшн ч бай, тэгээ уран зөгнөлт ч бай, тиймэрхүү кинонд тэр ч гэсэн одоо нэг хүнч бай, робот ч бай, тийм нэг юм хүний цаан хар шингээсэн байждаг шүү дээ. Тэр болгоны айгүй их нэг харахыг өрнөл хүсдэг байхгүй. Бас гоё л өнцгтэй юм байна. За тэгвэл тэр одоо үйлдэл явдал нь болохоор нөгөө нэг нөхөр нь одоо найз залуу нь их жаахан нөхөр болоод ингээ андуургадад идэх кинод гэж дээ. Тэр чинь нөгөө нэг юу лээ нэр нь. Би тэр киног бол айгүй дайггүй кино гэж бодсон байхгүй юу? Ер нь бол хүмүүс баг үзсэн юм уу те? Тий, ер нь баг үзсэн гэж би боддог. Угаасаа би найз залуу нөхрийнхөө юу одоо нөгөө нэг аавынх нь компанид ажилладаг охины аавынх нь хүүхд гэж мэддэггүй. Одоо нөгөө хин энэ төр тавсан байдаг шүү дээ. Миний энд нөгөө нэг юм гайхаж байгаа ай тавьчаарай заяа. За тэгвэл алгасан. За цэрэн дөржийн хувьд өөрийнх нь хүснээр уг нь бол топ 5 шит 5 гэдэг. Чиний хүснээр топ 3 Монголын кино. Тэгээд хамгийн шит санагддаг 3 Монголын кино. Энэ бол топ босно л эхэлсэн дээр гэж би бодож байна. За надад бол тэр юу хамгийн одоо 3 дахаас нь эхэлчихэ. Байтуг бавд. Үзэхэд л өнөхөр гоё кино. Тий. Бодит явдлаас хийдүүлсэн. Тий. Биднэрт яг энэ нөгөө фантастикийн киног үзэж эхлэхээс өмнө театрт очиж Монгол кино үзэх сонирхол уус байдаг байсан. Ер нь бол энэ кинонууд одоо энэ зүрхний хилэн байна тий. Энэ кинонууд ер нь бол театр руу очиод Монгол кино үзэхийн сэтлийг надад бол төрүүлж өгсөн гэж би боддог ер нь бол. Тэрнээс өмнө бол дандаа л Холливуудын гоё киног харуул очиж үзнэ. Холливуудын кино очиж үзнэ гэсэн ер нь бол бодол байдаг. Тэгээ би театрт Монгол кино очиж үзээд үнэхээр фейлдчихсэн. Тэрийг дараа нь шидтэй юм хэлсэн дэр. Тэгээд за байтаг богд ихнийх нь байтаг богд. За дараагийнх нь болохоор ялч зүрхний хил юм байна. Зүрхний хилэн дээр чинь бас ер нь бол баг үзэх болгондоо л уйлчих гад. Ер нь бол уйлчдаг. Тэр тийм төрлийн кино. Тэгээ бас нэг Монгол ер нь бол фантастикийн фэн биш үү? Тий. За нэгт. За нэгт. Одоо чиний all time болох гэдэг шүү дээ. Нэгт бол би шаргийг хэлэх юм байна. Тий. Тэр киноны тэр жүжиглэлт тэр өнгө мөнгө бол амар гой санагдсан надад ерөөсөө уусаа. Red Point Media-ийн хийсэн. Чи ер нь бол дандаа Red Point-ийн хийсэн кинонуудыг л нэрлэлээ л дээ сая. Гүнэ гэж зурглаачуудын ерхий зурглаач нь бас айгүй мундаг залуу. Би бас энэ нэг цаана кино хийж байгаа найруулагч тэр зурглаач юм уу тэрийг хөрхүү нэрийг айгүйх тогтоохыг ер нь сүүлийн үед бодож байгаа. Тэгвэл одоо ингээл кино үздэг энэ гоё кино энэ юм кино гэдэг хэлээр хин найруулсан яас хийсэн гэдэг юм сайн ер нь бол мэдэхгүй тоохгүй яваад гэсэн мөлий. Гэхдээ ер нь бол яг амар чухал юм чинь тэр бааш дараа production team-ийг ер нь л тий. Кино үзэхэд сонголт нь нэг нөлөөлдөг чинь найруулагч чинь ер нь бол аягүй нөлөөлдөг болсон байл шүү дээ тий. За 3 кино байтаг богд зүрхний хилэн тэгээд шаргигээ. Гоё кинонууд тийм нөө. Үнэхээр гоё кинонууд сонглоо. За тэгвэл шит 3.
Шит 3. За нэг хамгийн муу нэг сүүдрийн агуулчлуу сүүдрийн хотчлуу нэг тийм кино үзчихсэн. Театрт. Нөгөө Пүнт хинтрийн тоглосон кино байсан шүү дээ. Сүүдрийн хот дээр Пүнтэг тоглоог баха. Сүүдрийн хот биш ээ. Сүүдрийн агуулчлуу нэг юм сүүдэр мүдэртэй Пүнтэг нөгөө нэг юм. Сүүдрээр гитгчлөө тэр. Тий сүүдрээр гитгч. Тий тэрийг би бүр ингээд би нөгөө нэг тийм кино тиймэрхүү төрлийн кинонд дуртай. Тэгээд Монгол тим кино гарцсан маа гээл тэр трейлер постэр амар сүртэй тэгээд бүр ингээл тэгээ би ингээд театрт бүр зорж очиод үзчихсэн бол хөтөлцснаа. Тэгсэн чинь бүр ёстой л эхлэж байгаа юм шиг инээл дуусцсан юм шиг надад санагдсан. Тэгээд тэр нөгөө нэг энийг эффектүүд энэ үнэхээр арай л болоог байна уу те. Тэгэхгүй би одоо тиймэрхүү кино хийж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь хүлээж гисэн бас минийх шиг л байдаг үл хөтэй ер нь бол тий. Тэгээ яагаад тийг хийждгийг би заримдаа нэг ойлгохгүй юм кино. Ерөнхийдөө зохиол талаасаа гэж үү production талаасаа муу болсон гэж юу? Ер нь аль талаасаа айгүй муу санагдсан надаа. Ямар ч тийм нөгөө нэг дүрийнх нь хөгжүүлэлт нь айгүй багч юм шиг. Манай подкастераас анх удаа киноч орж ирж байна. Яагаад яриаг юм бол хүмүүс үзээгүй юм болов эсвэл мэдгүй одоо чийл үзээд орж ирэх хэрэгтэй байсан юм билгүй. За хоёр дахь кино. За хоёр дахь шит. Микроны босс биш ээ. Ээжийн дайсан дээр сонь санагд. Нэгдүгээр кино хоёр нь уу? Нэг хоёр нь. Гэхдээ ер нь нэг хоёр ч үлээ. Тэгээ хоёр нь юм байна. Тэр надад тэр нөгөө нэг би үзээд миний нөгөө нэг яг нөгөө нэг сэтгэлд ойлгож чадаагүй нэг юм. Яагаад нөгөө нэг тийм өндөр насанд хүрсэн ээж нь ч юм уу нэг юм яг гоо комеди кино л да тий. Хүүхдийн амьдралд оролцсон. Тий. Тэгсэн нөгөө нэг ээжтэй таалагдах гал балаа юм. Тий, балаа юм яриад. Гэтэ яг гоо тэр нөгөө нэг жоохон хөвгөлтэйг хувьд бол хөвгөлтэй л байдаг л та. Ер нь бол тийм. Гэтэ яг нөгөө нэг одоо би ч өөрөө нөгөө нэг тийм юм авах гэж кино үздэг. Яг гоо заримдаа найзуудтайгаа суугаад нэг тархиан унтраагаал үзэх үе бас байж тээ. Гэтэл яг нөгөө нэг дараа нь надад тийм ахиж үзэх юм уу аль эсвэл нэг ингээд нэг юм тэрнээс тэр киног үзчихэд ингээд за энэ яг яагаад ингэж ч үү гэдэг юм бодол ер нь бол нэг тийм орж ирэхгүй баацсан нэг юм ер нь бол ээжиндээс нэг бол өстой хөөхөн тархиан унтраад үздэг гоё юмсан. Хоёр бол үнэхээр шийтсэн. Дөнгөж чиний өмнө орж ирсэн үн хүртэл ээжиндээс хоёр шийтгэжэл гараа явуулаа. За хамгийн сүүлийн all time манай Цэрэн дөржийн хувьд одоо бүх цаг үеийн хамгийн шийт Монгол кино. Заачаар энэ дээр нэг жоохон гацх гад шүү. За чи гац. Яг бодсон байсан чинь юм бол танаас гараа. Супер глюкоз гэдэг юм ирч хүчний ус байгаа. Чи наатгаа угаа шууд ирч хүч ороод хариулан заяа. Гоё өстэй хүүтэн. Ирч хүчний ус واخгүй бро. Ер нь бол миний хамгийн амар шийд кино түрүүний сүүдэр ихтгчлээсэн л та. Тий. Одоо нэг шийд кино хэлгээвэл микроны боссыг хэлэх байх. Микроны босс уу? Тий. Бас чи эдэн гарчлаа 1 2 3 анги зааж микро Брус гэдэг. Микроны босс, Брусны босс, боссын босс гэдэг. Тий боссын босс нь юм байна. Тэр нэг жоох сайн. Онцгойсон тий. Тий. Яг л би нэг үзчихэд ер нь нэг Монголын комеди кинонууд нэг 2 3 дугаар ангиас эхлээд нэг хогийн болоод эхэлчихсэн тий. Тэр бол бүр яг баг хууль болчих тий. Одоо би энд хаус ингээ үзэхгүй гүрийд байгаад байгаа шүү дээ. Ямар болсон юм. Энд хаусын 3 боллоо. Юу лээ 3 дугаар ангистай. Тий 3. Тэр бол аюу дажиг болсон сурагтай байлээ. Би бас үз ямжааг байна. Гэтэ хүмүүсийн бол ам бол аюу сайтай байл. Барсуулчин сайн солонгос судлаа хамтарсан тий. Сүүлд гарсан театр дээр гарсан кинонууд ер нь очиж үзсэн юм шиг. Би нэг өдөө байжгаад сайхан ирсэн. Тэгээд үзтээ гэж бодоод байгаад байна. За тэгээд өнөөдрийн урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа Цэрэн дөржтэй. Тэгээд чи манай подкастыг үздэг бол мэдж байгаа бах тий. Хамгийн сүүлийн хаалтынхаа үгийг бид нар зочиндоо үлдээдэг байгаа. За энэ одоо энд оролцуулсан дээр маш их баярлалаа. Тий. Тэг яг гоо Монгол кино урлаг бол одоо ингээд амар хөгжөөд одоо дэлхийн одоо энэ тавцанд гарах ер нь бол надад ер нь ойрт тийм санагдаад байгаа байхгүй тий. Одоо нөгөө жоохон дутаад байгаа юм тэр нөгөө зохиол санаа гэдэг ч юм уу тиймэрхүү юм л болохгүй байгаа юм болов уу гэж надад ер нь бол бодогдоод идэг. Тэрнээс шил одоо
ер нь сүүлийн үед гарч байгаа бүхэл киноны өнгө бол үнэхээр сайн байдаг болсон санагдаж байгаа надаа. Өнгө тэр зураг авалтууд бол амар сайн байдаг болсон. Тэгээд одоо нөгөө бас нилийн Монгол улс ч бас нилийн залуу орн шүү дээ. Тэгэхээр тэр залуучуудынхаа хүчээр ер нь нэг тийм утгагүй ер нь сайн кино гарч ирэх бах. Тэр цаг нь бол одоо нэг ийм нэг амар хол ингээл бид нэг баг бахтаа ингээд үзэл байдаг байснаас бол бүр шал өөр кинонууд гардаг болцсон байлээ. Тийм. Тэгэхээр одоо сайхан цаг ирнэ. Тийм бол одоо яг удахгүй болох байх л гэж бодож байна. Ер нь бол дэлхий рүү гараал эхэлсэн л байна тий. Тийм. Gourmet гэдэг компани юм Pago гэдэг юм гоё жүүс байгаа. Тэгээд бэлгэлье. Тэгээд бүх сүлжээдлгүүрүүд дээр зарагддаг гэсэн. Тэгээд мөн одоо Segafredo гэдэг юм гоё кофе байгаа. Тэгээд гоё чанж уугаарэ. Тэгээд манай подкастыг үнэхээр хүргэсэн ирсэнд баярлалаа. За тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. За манай дараагийн зочин хүрэлцэн ирлээ. Тэгээд кино сонирхогч анх хоёр дүү маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За өөрсөндөө маш их баярлалаа. За тэгээд энэ өдрийг ер нь их амар хүлээдэлтэй л байлаа да. хүлээсэн үү? Би баг юу лээ сарын өмнө 20 хоногийн өмнө холбогдсон баха тийм. Тэгсэн үү? Тэгсэн. Тэг гоё ингээд угаасаа ингээд энэ подкастт дандаа л кино уран бүтээлч жүжигч ингээд ийм хүмүүс орж байгаа юм чинь бас хаяа гоё. Тэг кино үзэгчд орвол гоё юм болоо гэж санаачсан юм аа. Тэгээд ямар ч байсан хүрэлцэн ирсэнд баярлалаа. Хүлээлт өндөртөөгөр. За тэгээд хоёулынгийнхаа минут бол бага байгаа. Гэхдээ хоёулаа ярих юм а бүгдийг ярина. Тийм. За тэгээд анх хоёроосаа хамгийн ихний асуух асуулт бол хамгийн сүүлд ямар кино үзээд гоё сэтгэл төрөв? За ерөнхийдөө яг хамгийн сүүлд үзсэн гэвэл би нөгөө нэг кино гэхээс илүү цуврал ер нь ойрд орсон баа. За. Тэгээд яг сүүлд үзээ сэтгэл зурсан гэл Daredevil байна да. Гэхдээ нөгөө одоо шинээр гарч байгаа нь биш. Netflix-ийн яг Daredevil-ийг season 3 дээр нь явж байгаа. Тэрэн дээр л их огшилттай байгаа да. Ер нь бол hype-насаа гараагүй л явж байна. Гоё юм ер нь. Тийм гоё. Би ч өөр нөгөө Daredevil-ийн яг Avengers Marvel дундаа яг Daredevil-ийн бүр улаан фэн гэхгүй юу? Тийм үү? Тийм тэгээ яг тэрийг season 2 хүртэл нь үзчихээд нөгөө Born Again гарна гэдгийг сонсчоод ерөнхийдөө албаар түр завсарлцсан байсан жоохон төхүүлж байгаад яг 3-ыг үзчихээ шууд. Тэгвэл нөгөө 3-ыг үзчихэд Born Again 2-ын зайраа холтчих гоцсон. Тэгээд жоохон байж байгаад одоо яг Daredevil season 3-ыг үзэл явж байгаа да. Ерөнхийдөө дуусах тал руу орсон баг. Daredevil тэр нэлээд олон кинотоос crossover хийх юм шиг үү те. Punisher энэ тийм Punisher байгаа, Iron Fist байгаа, She-Hulk бас орж ирсэн. Гэхдээ тэр яг сүүлд орж ирсэн. Би яг одоо нөгөө Netflix-ийн гүцгээл catch up хийх гээл явж байна да. Тэгвэл Marvel үү DC юу? Marvel-тэй. Би яалч нөгөө яг Marvel үзээд өссөн болохоор яг тухайн нөгөө DC-г мэддггүй байсан юм аа. Яг Marvel үзээл тэгтээ тухайн үед яг Marvel ч гэж мэддэггүй зүгээр тэгэл баатартай киног л үзэж байгаа л тэгэл яванда нөгөө кино сонирхож эхлээл мэдээл. Тэгээд яалч нөгөө нэг Marvel үзээ өссөн болохоор яалч Marvel нь л надад бол. Яа гоё юм бэ. Одоо чиний ерөнхийдөө бүх цагийн хамгийн номер 1 суперхеро бол Daredevil юм уу? Daredevil. Яг чам шиг юм Daredevil амар тийм туртай хүмүүс хэр олон байдаг вэ? За би Монголд бол одоо нэг таараагүй л анда. Ер нь бол яг миний ойр тойронд таньдаг хүмүүс дунд бол нэг ширхэгч байхгүй. Дандаа л яг нөгөө Avengers-ийн эдл байна да. Би яг найзууд ч юм уу ер нь ярихаар тэгэл Daredevil-ийг зарим бүр мэдхгүй, зарим нь тэгэл тэр чинь амар муустай гээл нэг тиймэрхүү байдалтай. Надад бол нөгөө нэг супер хүчин гэхээсээ л яг нөгөө хувь хүн яг Daredevil гэдэг баатараас гадна нөгөө Matt Murdock гэдэг хүн айгу таалагдаад байхгүй. Тэгээд яаж яах нэг Charlie Cox тоглосон болохоор тэр хүн яг тэр дүр заягдсан юм шиг надад санагдаад байхгүй. Тэгээд Ben Affleck-ийг үзчихсэн үү? Тэрийг бол үзэж байгаа. Угаасаа нөгөө цагийн гарц болохоор үзээд байх шаардлагагүй гэж бодоод. Цагийн гарц гэдэг нь бол энэ мэдж байна тийм. Ааха. Ягаад цагийн гарц гэж оноог нь харсан ёо. Яг нөгөө би өөрөө Daredevil дуртай болохоор ингээл бүх юм судалж байгаа шүү дээ. Тэнгүүт яалтчгүй тэгэл хүн болго ярихдаа тэгэл дими гээл гадаад ютуберүүд үзсэн ч гэсэн тэгэл муун л гээтэй үзээ цагийн тэгэл заагсаал цагийн гарсан юм шиг байна. 20 жилийн өмнө үзэхэд тажгүй санагдчихсан шүү дээ. Тэр үедээ тийм байсан баха. Тийм. Гэтэ айгуу сони юм хүмүүс одоо нэг хамгийн туртай супер баатар юу вэ гэхээр одоо Монголд бол Marvel-ийнхэн бол бүгд Spider-Man ихэнх Spider-Man байна үү те. Одоо Iron Man бол тий Iron Man болохоор яг нөгөө нэг одоо сүүлийн
MCU гарснаас хойш ингээд Iron Man амар дуртай болчихж байгаа байхгүй юу? Тийм. Тэрнээс өмнө нөгөө Spider-Man-ы кинонууд ч амар гоё байсан шүү дээ. Нөгөө тийм дэр хүүхэлтэй нь гардаг гэсэн шүү дээ. Тийм бүр нөгөө классик гэн тий. Тийм тэнгуут Batman уу Spider-Man уу гэдэг байсан чинь баг чи орж дайр дэвлэгч юу над өөр амар сонь тийм. Тийм маш онцгой санагдчихэв. Тийм. Тэгээд өөр гэх юм бол яг би нөгөө нэг Япон кинонууд бас их үздэг. Тэгээд тэр дунд болохоор Ryusuke Hamaguchi найруулагчийн кинонууд аягүй таалагддаг байхгүй. Тэгээд тийм болохоор нөгөө хүмүүсийн одоо сайн мэдхээр Drive My Car их сүүл нөгөө Оскарын 21 онд хаа дэвшсэн шүү дээ. Тийм тэгээд Ryusuke Hamaguchi ерөнхийдөө кинонуудад их дуртай. Тэгээд нөгөө нэг сүүл бас Evil Does Not Exist гэх кино гаргасан байхгүй. Тэр нь болохоор Улаанбаатар кино фестивал дээр гарч ирсэн яг. Тухайн тэр киног нь үзээл яг энэ найруулагчд бүр илүү дуртай болж байсан да. Тэгээ сүүлийн үеүдд бол нэг тиймэрхүү юм үзэж байгаа да. Одоо Япон кино гэдээ ирсэн чинь би бол Япон кино нэх үздэггүй бас сайн мэдэхгүй, найруулагчийг сайн мэдэхгүй. Гэхдээ Seven Samurai шүү дээ. Seven Samurai ч өөрөө одоо нэг Seven Samurai школ гэж байдаг шүү дээ. Энэ ямар школ вэ гэхээр бусдын төлөө өөрсдийнхөө амийг золиослж тэмцдэг. Энэ одоо киноны энэ одоо школ гэхийг одоо юу гэмтэй одоо урсгал гэх юм уу те. Одоо жишээлбэл Avengers шүү дээ. Avengers хүмүүсийн хүн төрөлхний төлөө өөрсдөө ингээ байлдаа зарим нь өөрсдөө золиослж чинь те. Тэгээ эн чинь болохоор яг кино орлогт хамгийн анхных нь болохоор Seven Samurai байсан юм. Тийм. Тэгээд Cross Zero бас үзчихсэн би. Cross Zero нэлээд алдартай хаа. Тэг би тэгтээ ерөөсөө үзэж байгаа гэдэг. Тухайн нөгөө жоохон байсан. Яг тэр үед нөгөө кино интерт яг ороогүй байсан болохоор ч тэр юм уу. Cross Zero тэг сүүлд мэдчихэд яг сүүлд харахад жоохон сонин харагдаад яг миний стил биш байсан. Би ер нь багасаа л нэг тийм акшн кинонд дуртай байгаагүй айгуу сонио. Миний ер нь эрэгтэй хүмүүс чинь тэгэл нэг акшн зодонтой кинонд би бол багасаа л ер нь нэг драм төрлийн кинонд цаанаасаа дуртай байсан. Тийм болохоор яг тийм Cross Zero ч юм уу нэг тиймэрхүү төрлийн ер нь Холливуудын ч акшн кино нэг яг үзэж өсөөгөө. Ер нь айгуу миний үзэж үзсэн кинонууд дандаа л нэг тийм драмтай холбоотой тэгэл нэг скол нэг хайрын ч юм уу. Гэтэ ерөнхийдөө нэг драм тал руугаа би романс гэхээс илүү драм төрлийн киноос их дуртай сонирхдаг ойр үжигсэн. Яг миний яг гарааны тавч гэсэн ер нь драм л байдیں۔ Тийм үү. За хоёлаа тэгвэл одоо гочны одоо хоёлынгийнхаа яриан дээр бол Монгол кино гэхгүй л яриа ер нь бол чиний яг ярмаар байгаа сэдвийг тий. Юун дээр Cross Zero болохоор тухайн үед 1 2 дугаар анги нь бол айгүй гоё байсан. Тийм нөө Сузуран гэдэг ахлах сургууль Cross Zero ч өөрөө нөө юу манга штэ. Манганаас сэдвүүлсэн. Гэхдээ яг манганыхан гол дүр Cross Zero дээр гардггүй штэ. Тусдаа яг киноны дүргээд бүтээгээд одоо нөгөө одоо баг мартчихээн доо. Genji-гээ гол дүрнээс тий. Тэгээ Монголд бас нөгөө шилжилт гэх кино тийм штэ. Cross Zero-гийн ер нь Монгол version штэ тий. Тэгээ Cross Zero дээр яагаад чи нэг high school-ийн мөртлөө нэг амар тийм залуулаг байгаад идэв тий. Тийм зураг мөрийн өндөр туранхай тий. Тэнгүүтээ Японы ингээд нэг юм эрэгтэй хүнийг юм харуулж байгаа тэр нэг өнцг нь арай өөртэй нэг юм дандаа нэг урт устэй залуучууд гардаг тий нэг урт устэй. Тийм дандаа нэг урт устэй скол нэг юм урагшаага босгоцсон ч юм уу. Тийм ер нь юм үсэн дээр үс болон стил дээр амар анхаардаг тий. Cross Zero-гийн тэр стил бол тасархай байсан тий. Тийм харагдчих. За драм кино Японоос жишээлбэл би одоо бас сайн мэдгүй миний мэдхийн нэг Low Generation одоо монголоор юу гэдэг байлаа да тэрэнд амар хөвтөхтэй үздэг. Драм гэвэл одоо тэгээ яг саяны нөгөө Evil Does Not Exist тэгээд Улаанбаатар кино стал дээр үзсэн тэр л байна да. Тухайн кинон дээр эхний нэг 10 билүү 20 минут баг юу гардгүй юм а харилцаар ерөөсө гардгүй. Тэгээд сүүл рүүгээ ингээд нөгөө нэг үйл явдал нь болохоор нэг юм өвөл хот тосгонд тэр газрын ингээд хотоос хүмүүс ирж ухах гад тэгээд тэрнийх нь эсрэг ерөнхийдөө нэг тэмцэж байгаа тийм тосгоны ард иргэдийн талаар зүгээр ааж ахуйг нь харуулсан. Тэгээд яг ийм жижигхэн өөрхөн тосгонч гэсэн яаж тэрнтэй ингээд өөрсдийнх нь аимшигээ хайрлж чинь гэдгийг ерөнхийдөө харуулдаг төрлийн Япон бол тийм байна. Тэгээ ерөнхийдөө өөр драм гэвэл нөгөө би сүүлд бас юу үзсэн? Portraits of Lady on Fire гэдэг нөгөө Франц луу герман кино үзсэн. Тэр бас сэтгэлд амар хүрсэн драм кинонуудаас тэр хоёр бол яг тодорхой санагдчихээн да. За би одоо чанс ингэж хэлсэн заяа. Одоо Монголын топ 5 шийтаа гэж хэлсэн байхгүй заяа. За. Бүх цагийн одоо чиний бүх цагийн хамгийн топ 3 суперхеро worst 3 таа.
За Worst-аас нь Worst-аас нь сонирхолтой санагдаж байна. За тэгээд Worst-аас нь бол ялчгүй юу байсан. Би тэгтээ нөгөө нэг комик нэг уншдаггүй, яг нөгөө киногаар л явжээ. Ялчгүй Worst гэвэл She-Hulk байсан. Үнэхээр бүр бас арайчтэй. Тэс нөгөө төсөн өсөв майруулжтэй тэнгууд бүр арайчтэй л гэж бодсон. She-Hulk бол айгу муусан. Тэгээд бас юу Miss Marvel жоохон муу санагсан. Гэхдээ яг Miss Marvel-ийн нөгөө нэг development гайгүй явчвал цаашдаа потенциал бол надад байгаа гэж харагдсан. Гэхдээ ерөнхийдөө бол яг ихний цуурлын байдлаар бол жоохон муу санагдсан. Тэгээд өөр гэвэл юу нөгөө нэг Doctor Strange нэг дээр гардаг эсрэгтлийн Mads Mikkelsen-ийн тоглодог дүр байдаг юм аа. Тийм. Тэрийг нөгөө нүд нь хар. Тийм. Тэрийг надад зөвөр нөгөө нэг Worst гэхээсээ илүү айгу тийм муу болгоод хийцэн байсан. Тийм. Тэр гур бол яг одоо шүү санаанд орж байна. Тийм. Worst гур дээр. Гэхдээ тэр нөгөө тэр зүрчиг гэдэг супер хиро гэж явах уу? За яг дайсан юм байна да бас тий. Супер вилэн гэж явах бах. Супер вилэн тооцохгүй. Тэгвэл хиро гэвэл юу Iron Fist. Iron Fist-ийг бас угаасаа нөгөө нэг кинонч яг Netflix дундаас хамгийн муу үнэлгээтэй ч байсан. Тэгээд ерөнхийдөө бол Iron Fist-ийг айгу муу гэж ярьдаг юм бэл би өөрөө ихний сизон хальт эхлүүл өгж яхад ч гэсэн ер нь мэдрэгчээс нөгөө бусад Netflix-ийн шоунуудтай харьцуулшгүй байсан л да. Өмнөх нөгөө нэг ангийн үзчихсэн нөгөө. Тэр бол би ер нь өмнөх нэг ангитууд энэ үзэж байгаа одоо бодож үзэж байгаагүй юм байна. Тийм. За тэгвэл буцааг үеийн хамгийн шилдэг гэхээсээ илүү чиний дуртай 3 супер хиро юм бэ? За мэдээж нэг нь бол Daredevil тодорхой. Тэгээд Matt Murdock. Тийм, Matt Murdock. Тэгээд юу? Iron Man бас гоё. Тийм, Iron Man, Daredevil. Тэгээд нэг нь болохоор Doctor Strange. Doctor Strange бас хоёр тийм байна. Batman байхгүй. Batman байхгүй. Би өөр жоохон DC тал руу биш юм шиг байгаа маа. Яг ингээ харахаар. Тийм. Daredevil, Iron Man, тэгээд Doctor Strange гоо. Daredevil-ийн гол дайсан чинь хин юм бэ? Kingpin муу юм уу? Тийм, ер нь бол Kingpin. Тэгээд юу? Bullseye гээд тэр хоёр л байна да. Тийм яг бүр голчлоо хоёр том дайсан. Kingpin чи тэнгуут чам Spider-Man-ийн бас хамгийн том дайснууд энийг байгаа тийм. Тэгээд дээрэс нь нөгөө Netflix-ийн Daredevil дээр нөгөө Vincent D'Onofrio жүжиглсэн болохоор тэр бүр амар гоё. Чи нөгөө нэг юун дээр Men Black дээр нэг тэр нь тоглолт нь шүү дээ. Тийм нэг арьсан ингээ хойш нь татчихдаг. Тэр бас одоо бүр аим гоё жүжигч юм болчихжээ тий. Тийм одоо тэгээд бас нэлийн насны явцсан мөртлөө ингээ дахиад хөгшөрхөөрөө ингээ Холливуудынхаа улам юм чанаржаад тийм тэнгуүтэд дахиад Born Again дээр яг тэр 10 хэдэн жилийн өмнө байсан Kingpin зөөр яг хэвээр байгаа нь би тэгэл тэр жүжигчнийг харчаал ямар амар гой хөшөрдөг юм бэ л гэж ер нь бодсон. Гэхдээ тэр нэг Spider-Man-ийн нөгөө No Way Home дээр нөгөө хин Octopus тийм тэр ингээд бүр яг хүүхдтэй үзчихсэн. Яг л тэр дүр гараад ирсэн. Тэр яаж тэгж толиотой байдаг вэ тий? Харин тий ер нь одож баг 60 мар хүрсэн бэл үт тий. Монголд авчираад нэг 20 жил болгож ямар болохгүй. Улаанбаатар хотод авчираад. Тийм шүү. Тэгээд бас би нөгөө нэг подкаст нарахтаа нэг юу бэлдсэн. Би ер нь гэхдээ яг нэг ангит гэхээсээ цуврал талд авах юм баггүй. Тэгээд нөгөө нэг топ 5 цувралаа гэс тийм үү бэлдээд хүрээд ирсэн байгаа. Тэгээд тайван хийлээ. Энэ гэхдээ нөгөө топ 5 дээр болохоор би тэгж бодсон. Хүмүүс нөгөө топ 5 цуврал гэхэл нөгөө Breaking Bad, Game of Thrones, Stranger Things яг нөгөө нэг байдаг. Угаасаа тэр бол угаасаа миний топ 5 гэхдээ угаасаа хүн болго ярьдаг болохоор дахиад ингээл нөгөө хэдэ ярьжсэнс гэдэг арай жоохон сонирхолтой хүмүүс ч гэсэн сонирхолтой болов гэж бодоод арай өөр бас үзээгүй цуурлууд байх бах байж магадгүй гэж бодоод тийм энэ бол яг миний топ 5 биш топ яг 10 гэсэн сүүлийн 5 гэсэн байхгүй юу эхний 5 нь бол нөгөө Game of Thrones Breaking Bad ойлгомжтой тэгээ энэ 5 болохоор эхнийх нь болохоор нөгөө юу Normal People гэдэг мини series эдийн Ирландд хийгдсэн хоёр хосын талаар Normal People гээд юу гол дүрт нь болохоор Daisy Edgar Johnson гээд Paul Mescal одоо Paul Mescal сүүл нөгөө Gladiator 2 дугаар ингээд тоглосон гол дүрийн залуу байхгүй. Тэр хоёрын тоглодог мини series драм юм уу? Драм байхгүй. Айгуу гоё яг хоёр хосын талаар. Тэгээ энэ кинон дээр нөгөө нэмж ярихад Ирландд зураг авалтын хийсэн байхгүй. Тэгээ би энэ дээр нэг аим хөвгчлөлтэй ингэжсэн. Би яг нөгөө Ирланд руу явах гээд нэг явхад нэг 4-5 хоног үлдсэн юм аа. Гэхдээ энэ киног яг эхлүүлчихэд Ирланд болдгийг мэдхгүй. Тэгэл ингээд үзэж мүзээл ямар гоё кино байл өөрөө яг миний жанрын кино шүү маш үйл гэсэн чинь
Ирландд зураг авалт. Ирландд байгаа ойлоо гэдэг. Тэгэл би яг хэдхэн хоногийн дараа нь очих жоо ш. Тэгэл амар сэтгэл хөдлөөч тэр яг тэрэндээ ч байсан. Тэгээ цуурлан ч угаасаа маш сайн зурласан. Тэгээд дараа нь яг би нэг хүслээс нас Ирланд очиод яг зураг авалтын талбай модер очиж гэсэн тэр мөрөөдлөө бол биелүүлсэн. Үнэхээр гоё байсан. Яг нэг тухайн үед ингээл Canon-ы зураг авалтын талбай дээр очих гээл нэг тоодгүй. Яг тэгээ биеэрээ очиод үзэхээр бол шар ус бос тийм билээ. Яалч энд нөгөө дүрчин ингэжсэн штэ гээл ботхоор бүр шар ус цаасаа яг бос тийм билээ. Одоо гадаадд нэрээ нөгөө нэг then and now гэдэг нөгөө юунууд юм Facebook юунууд байдаг штэ. Тэнгүүтээ нөгөө хуучин дээр үед хийчихсэн киноны яг тэр нөгөө юун дээр очиод тий зураг мураг авах болсон. Монголд бас тийм байвал гоё тий. Тэр бол яг нөгөө сэтгэл талаасаа ч тэр нөгөө нэг юу талаасаа ч тэр зохиолгоо талаасаа ч тэр яг ингээ бүртэл талаасаа гоё байсан normal people. За айгуу сайн драм. Тэгээ хоёрт нь болохоор юу? Umbrella Academy. Umbrella Academy надад амар underrated санагдаад байхгүй юу? Яг уу fan base нь бол хүчтэй яг ингээд яг дэлхийд дахинд ч тэр Монголд ч тэр. Гэхдээ яг дэлхийд дахинд ч тэр Монголд ч тэр жоохон хангалттай нөгөө одоо Stranger Things энтер шиг fan base хүрч чаддгүй юм шиг надад санагдаад байна. Гадаадд ч гэсэн ерөнхийдөө гадаад формууд дээр ч гэсэн ингээд ревю энтер ингээд бичилдэж байхад айгуу тийм үзэж байгаа үзэл тааруутай юм хүртлөө айгуу сайн цуврал. Яг нөгөө хогийн дунд халт гэдэг санагдаад тийм. Umbrella Academy бол. Тэгээс миний хувьд бол яг сайн дууссан санагчаа. Сая өнгөрсөн онд бүх бүл сүүлийн final гараад дууссан байхгүй. Тэгээ хүмүүс яг хоёр янзлалаа надад л аягүй таалагдсан. Тэгээ underrated санагдаад тийм. Umbrella Academy бол. Тэгээ гуравт нь болохоор Beef нөгөө 22 онд дууссан. Steven Yeun-ы уржнан гарлуу да тийм. 22 онд илэрсэн санагдаад байна. Beef бол надад юу байсан? 10 ангитай байсан шүү дээ. Тэнгүүд 10 ангийнх нь надад 8 анги нь IMDb дээр яг миний хувьд 10-аас 10 байсан киноос. Би яг нөгөө анги болгон дээр нэг тэмдэглэгээд явдаг байхгүй. Тэгээ яг 10-аас 10 ангиас 8 бол 8 анги, эхний 8 анги биш эхний 8 биш. Ер нь яг 8 анги нь 10-аас 10 байсан цуурлаасан. Үнэхээр галзуу. Би нөгөө нэг Steven Yeun-ы фэн байхгүй. Ер нь бол тэгээд тэрэндээ бас их хит орсон байж магадгүй. Яг би Walking Dead нь бол үзэж байгаагүй. Үзнэгээ төлөвлөсөн байгаа. Яг хизэнээс эхэлж ивэл нөгөө юун дээр Invisible дээр л ер нь фэн яг мэддэг байсан. Яг ингээл Nope Mope-ыг үзчихсэн. Гэхдээ яг нөгөө фэн биш за гоё Аз үзчих. Тэгэл яг Invisible-ээс эхлүүлээл ер нь Steven Yeun-ыг бүр амар шүтчихсэн. Invisible амар цартай. Үнэхээр гоёсэн. Тийм. Beef-ийн яг надад тэр нь гоёсэн. Би 10 ангиас баг тийм нөгөө миний цуурлуудаас яг тийм 10-аас 8 9 мөс нь 10 авч ирсэн баг цуврал ховрох хүмүүс. Мик 17 үзсэн үү? Үзсэн. Надад бол гоёсэн. Хүмүүс яг хоёр хуваагдчих шиг байсан. Надад бол үнэхээр солиотой байсан. Солиотой байсан тий. Амар гоё. Бүр үнэхээр гоёсэн. Ялангуяа тэр нөгөө хоорондоо нөгөө нэг ярьдаг хэсэг байдаг шнэ амар инээдтэй төгсгөлдөө тэр мэрэ хэсэг бол үнэхээр бүр амар хөвгчлөлтэй байсан. Тийм. Тэр Beef байгаа. Энэ 3 Umbrella Academy, Beef, Normal People. Тэгээд нөгөөх нь юу? Hannibal гээд 3 сизонтэй нөгөө Mads Mikkelsen-ийг тавьсан. Тэр чинь нөгөө синийг дээр багт гардаг гэсэн. Би бас яг тэрийг санаад байгаа. Яг үйл явдлын сайн мэдгүй ч гэсэн яг ямар ч синийг дээр гардаг байсан гэдэг. Сүүлд үзэл энэ нэрээ синийг дээр гарч ирсэн шүү дээ. Би яг нэг хэсгийг харчаа санаж байсан байхгүй. Тэгээд Hannibal бол бас амар гоё надад санагддаг. Hannibal-ын нөгөө нэг ангитуудыг үзээгүй юу? Нэг ангитыг нь бол үзээ. Би ер нь ингээд бодоод үзээгүй. Нөгөө Silence of the Lamb гэдэг төлөвлөсөн байгаа. Би яг одоо бодохоор нөгөө цуурлуудынхаа яг цуурл үздэг юм шиг байгаа illүүдэлхүү. Тэгээд Hannibal-ын тэр нөгөө нэг хэсэг нь нөгөө нэг энэ ямар махаар хийсэн бэ гэсэн туулаа гэсэн чинь тэр туул амар хурдан цогцсон багтаа гэж тэр нөгөө хүнээ хэлж байгаа. Тэр хэсэг амар зэм санагддаг цуурлаас. Тэгээд хамгийн сүүлийн цуурлахоор юу? Warrior гэдэг цуурлаа дээ. Энийг бол баг хүн мэдэхгүй хаа. Амар ховор мэдэх. Гадаад форум дээр ч гэсэн бүр маш цөөхөн мэддэг. Энэ болохоор уг нь түүхэн аягүй гоё. Bruce Lee-гийн өөрөө нэг амьдралтай зохиож бичижсэн яг цуурал гэхээс илүү зүгээр нэг юм өөрөө бичил байсан юм байлээ л дээ. Тэр нь болохоор яг кино болгоно гэж бодож бичсэн үг нь бол мэдэхгүй. Ямар ч сан нэг юм амар олон хуудсан хийсэн юм уу. Тэгээд тэрийг болохоор дүүгээс нь илүү ямар ч сан нэг ойр дотнох хүнээс нь аваад тэгээд яг нөгөө тийм Америкт байдаг хятад хорооллын талаар кино واخгүй цуурлахгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө хоёр хятад хороолдоос хоёр бүлгэнтэй тэр хоёр нь бие бинийгээ үздэггүй. Тэгэнгүүтээ яг Америкчуудтайгаа тэгтээ үзэлцгээрээ нөгөө хоёр бие бинийгээ үздэггүй чи яг ингээд
үнэхээр нөгөө хятад хүмүүс болохоор яах аргагүй хоорондоо нийлдэхээс өөр аргагүй хичнээн бие бинийг үзээдэг ч гэсэн яг нөгөө салаад Америкт үзвэл Америкийн нутаг дэвсгэртэй байгаа учраас барахгүй. Тэгээ яг ийм тухайн үедээ ингээ хоёулаа дургуйч гэсэн нийлээд ингээд нэг юм зодтолдог хэсэг гардаг байхгүй. Тэр бол үнэхээр all time хэсэг байсан. Яг тийм fighting хэсэг дээр бол амар. Тэгээд нэг ангийнх нь нэр нэг басаа Enter the Dragon гэдэг нөгөө Bruce Lee-ийн тийм кино байдаг шүү дээ. Тэр киногаар нэрлэлцээ. Тэр хэсэг дээр нь тийм хэсэг нь гардыг. Тэрийг бол би яг Аригун подкастыг сонсдог хүмүүс бол танд бол яг зөвлөж байна. Амар гоё яг тийм шар бүр заавал яг энэ таваас хамгийн бүр заавал үзээсэй гэсэн Warrior санагддаг байхгүй. Надад Cinemax гэдэг платформ дээр гарч ирсэн. Тэгээд тэр тав бол яг миний яг одоо хамгийн шилдэг тав биш гэсэн сэлгээний тав. Шилдэг тавд бол угаасаа нөгөө Game of Thrones гэдэг ойлгомжтой тийм. Йоо яах вэ ямар хурдан ярьт юм. Би бүр дундуур нь юм асах гэж өөрөөстэй шижигнүүлж ш. За тэгээд өөрийнхөө гоё үзэл бодлыг бидэртэй харж хуваалцсанд баярлалаа. Тэгээд мэдж байгаа бах тий хаалтынхаа үгийг зочиндоо үлдээдэг байгаа. За тэгээд сүүлийн үг гэвэл ерөнхийдөө киног үзэхдээ маш тийм ялангуяа кино театрт үзэхдээ би бол хүмүүс соёлтой үзээсэй гэж бодож байна. Тэгээд айгүйх гарч орох юм хоцрох асуудал байдаг. Эсвэл бас нөгөө кино театраас талаас бас гэрлээ унтраадгүй эсвэл кредит сцентэй киног шууд дуусгацдаг ч юм уу. Тэр тал дээр жоох анхааралтай байгаасай. Би нөгөө нэг өөрөө ямар ч кино эсэйг кредитийн дуустал суудаг болохоор бас тэр тал дээр айгүй театруудаас анхаараасай гэж хүсэж байгаа да. За тэгээд өөрсөнд баярлалаа. За яста гоё санал хэллээ шүү. Би бас театр хатар чи айгүйх санал нэгэдэж шүү. Ер нь бол нөгөө нэг хаалга барих соёл суралцмаар юм шиг санагддаг тий. Кино хэлсэн баг шүү хаалга түгжэл хоцорсон зайлахгүй ер нь л тийм үстэй. Тэгэхгүй тэгэл урдуур гэрлээ асаагаал яваалахаар аим төвхтэй тийм аим саад болдог тий. Энд дээр гэхдээ юу надад бас нэг амар сонин experience байсан. Би нөгөө Ирланд очиод за Монголын үзэгчдийн Монгол театрын юм баг гэж бодол амар өндөр expect-тэй би нөгөө Dune 2 дугаар ангийг яг IMAX танхимд нь амар өндөр хүлээлттэй үзсэн чинь бүр шок байсан. Монголоос амар байсан. Кинон 20 минут хоцорч эхэлсэн. Яг тэр скол угаасаа тэгд юм уу 4 цагт гिचээд 4:20-т эхэлсэн. Тэгээд 4:20 болтол ингээ хүмүүс нь зүгээр л аимшигтай гарч орж исэн. Тэгээ би Монголд скол тийм байд юм багсан. Ер нь бас байд юм. Айгуу ч юм уу гэж яг тухайд бас бодож исэн тийм. Тэр бол үнэхээр солиотой experience. Театрууд нь яг ухаарах гэжсэн чи болчихлоо наадах гэж сонсоо тийм. Харин тийм надад болж ирсэн шүү. Юу яана. Анх хоёртаа ивент итгэжийнхаа бэлгээ өгнө. Тэгээд манай өнөөдрийн энэ үзэгчийн дугаарыг бол манай Gourmet компаниас ивент итгэж байгаа. Амар гар орж ирж байгаа. Бүтэн л ороод ирээч тийсэртэй. За тэгээд энэ болохоор манай Gourmet брендийн юу байгаа. Энэ нь болохоор Pago гэдэг гоё жуус байгаа. Тэгээд хамгийн сайн сортын юм жимсэр хийдэг юм жуус гэсэн. Тэгээд энэ нь болохоор нөгөө Segafredo гэдэг юм бас амар чанартай юм кофе. Тэгээд би нэвтрүүлгийнхаа эхэнд бол нөгөө бүгдийг гоё дэлгэрэнгүй ярьсан болохоор чамд гоё ингээд цомхон хэлчихье гэд энэ болохоор юм гоё цай байгаа. Тэгээд өнөөдрийн дугаарт манд хүрэлцэн ирсэнд баярлалаа анх баярлалаа. Баярлалаа. Өрсөн баярлалаа. За. Оба. За тэгээд би бас яг нөгөө нэг подкаст орж байгаа юм танд бас юмтай ярьсан өөрийнхөө цуглуулгын нөгөө поструудаас авчирсан ба. Юмтай ярьсан хянагт ганц юмтай ярьсан гэж хамт уух юм баг гэж хэлэхгүйе. Нөгөө зочиндоо пивэр дайл нэгсэн мартсан биш манайхан за. Уучлаарай бүр очи ихтэй ийшээ гарахаараа уугаа сууж болно. За. Нөгөө цүнхэд багтахгүй жоохон ногларч би ингээд 3 юу гэсэн. Энэ болохоор нөгөө God of Father-ийн нөгөө сая 50 жилийн байсан шүү дээ. Тэрэнд зориулаад гаргасан ийм постэр байгаа. Тэгээд энийг 50 жилийн хаагаар бас нэг кино эзэн нийтчээ тий. Тэгээд нөгөөдг нь болохоор энэ нөгөө юм. Тийш харуулсан. За, ийм гоё хартаа God of Father-ийн God of War гэх би нөгөө сая PlayStation тоглосоор байгаагаар Godfather-ийн ийм гоё юм постэр биш үү? Ямар гоё юм бэ? Тэгээ 50 жилийн хойд гинэ. Өө эн чинь бүр Монгол юу Монгол нөгөө нэг театрт гарахт нь би яг үзсэн тусгай үзүргээд 3 удаа гарсан байхгүй. За баярлалаа. Тэгээ энэ болохоор нөгөө John Wick-ийн сая сүүлд гарсан ангийнх нь бас special edition постэр. За би энэ чиний өгсөн юмнуудыг постерыг бүгдийг гоё энэ одоо энэ тогтчуулахаараа хандаа ойлгоно чи тэгээ дараа дараагийн контентуудаас хараад үзье. За John Wick
Тэгээ энэ сүүлийнх нь болохоор юу Black Panther-ийн сая сүүлд гарсан ангийнх нь бас постэр байгаа. Гоё юм би. Вау. За манайха ийм гоё постерууд бэлгэлсэн бас анх хоёртаа баярлаа. Тэгээд манай энэ офисыг чи бол амар мэдрэмжтэй ирсэн биш нэг энэ хэсгээс бас нүнд үцгэн л байгаа сте тий. And би бас нөгөө нэг подкастнда наач бол зүгээр юм болов гэж бодлоо. Тийм наана. За баярлаа. Тэгээд өнөөдрийн урилгыг хүлээн авч хүрэлцсэн баярлалаа ах баярлалаа. За баярлалаа. Өрсөнд бас маш их баярлалаа. За.